За эрхэм хүндэт төлөгчтэй хүндүүгүй яриагээл яг. Тэгш. Таавар гэхлээ чигээр. Танаар ихэж үзэх юм уу? Наадад шатлаа. Жагаа оролцчих. Эрхэм хүндэт үзэгчид та бүдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Гүндүүгүй яриа нэвтрүүлгийнхээ баяр наадмын дугаарыг та бүхэндээ өргөн барьж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн хамарт Завхан аймгийн Идэр сумын харьяат өх Монгол улсын гард Шир озрын жаргал сайхан морлон саатаад байна. За гард маань тарган давтаа сайхан зүсэж байна уу? За сайхан зүсэж байна. Сайхан зүсэж байна уу? Сайхан. Тарган сайхан. За бэлтгэл сургууль сайхан байна. За бэлтгэл сургууль сайхан байна. За эзэнээс бэлтгэлдээ гараад ирв та. Сүүжүүлэх амралтанд ирээд 1 4 5 хон ч юу. Манайхан энэ жил нэгдээд тэгээд зөвхөн бөөнөр бэлтгэл гарчсан сүүжлээд нийт 20 хэдэн жил болж байгаа шүү дээ. 2001 оноос хойш. Завхан давин бүхийн дэвжээ гэж нээлж энэ жилээс одоо Том айл бүгдээрээ яг нэг гал болж гарч ирэх шиг байна тийм ээ. Нэг гал болол яг нэг том айл болж байна дээ. Өөр ер нь хаанхын бүхчүүд байна. Танахын ер нь хичнээн бүхэнд байна. За манайхан ерөнхийдөө нэг 60 70-аад хүмүүс байна. Бүхчүүд. Тэгээд одоо ховдоос голоочтой байна. Одоо ганц нэг аймагуд ирэх сураг байна ер нь. Сүүж дээр манайх ерөнхийдөө олон жил гарч байгаа шүү дээ. Би анх 2001 оноос хойш анх сүүж дээр бэлтгэл гарч ирсэн. Анх эдийн хүн чинь намайг яг сүүж дээр яг анх очиж ирсэн. Оо тийм үү. 24 5 жил гарч байгаа юм шүү дээ. Завхан аймгийн Идэр сум гэдэг чи одоо аймгийн төвөөсөө жаахан наахан тал руу замын урагшаа байд заасан байж байгаа харагдчих юм билээ. Тэгээд ер нь тэр Идэр сумын айлхан хавьд нь одоо хүн болж өсөж төрөнсөн хүн бэ. Та ер нь аав ээж ер нь яг аль нутгийн улсууд вэ? За Идэр сум ханга уул ус. Яг модон донд л байдаг манай сум. Онцлог нь. За манай аав бол ерөнхийдөө Завхан аймгийн Баян Тэс. Хөвсгөлийн цэцэрлэг тал. Хүн. Ээж болохоор Завхны нөмрөг. Би болохоор 6 7 сартай Идэрт манайх Идрийн хөрөө арамд гэж байж хат. Нэгдэл тэнд анх манай аав ээжээр ирээд бидийг Идэрт төрсөн багмаа. Манай одоо хоёр ихч бүгдөө хойш нөмрөг тал. Нөмрөг Баян Тэсийн хүмүүс. Би айлын баг хүүхэд. Та гэрийнхнээсээ Идэрт төрсөн. Яг Идэрт ганцаараа төрсөн. Нэг 2 3 сар байсан бол Завхан аймгийн нөмрөг сумд төрөх байлаа. Тэгээ ер нь хүүхэд багнаас ер нь Идэр сумынхаа яг альхан хаваар ямар шохон өнгөрсөн. Хүүхэд байхдаа ерөнхийдөө сумын төвийн хүүхэд. Зундаа лагерт гардаг. Мал идээтэй. Яг Идрийн голоодаа гэж хөгсч уруутсан нутагт байж ирсэн бэ. Идэр сумаас ч одоо алдарт урт гарт маамын лав гарсан. Маамын лав гарсан тэргүүтээ олон сайхан бүх төрөн гарсан баг. Ер нь хичнээн улсын султан байна. Улсын сайхан заанууд бас хуучиндаа байсан юм шиг байна шүү дээ. Амбар заан, Батбаяр заан. Ингээд улсын цолтой урт гарт маамын лав гарсан 1933 оноос хойш. Улсын 33 онд анх үзүүлээд. Тэрнээс хойш би яг улсын анх үзүүлж ирсэн. 33 оноос хойш. Одоо Идэр сумаас сайхан залуучууд нь яраас бэлтгэл сургалт хийгээд байж байна. Ер нь бүхийгээ тоогоор ингээд сум 24 сумаас нэлийн дээгүүр барьдаг шүү манай сум ер нь. Тэхвэ Аслан гард заанууд байх гэсэн тийм ээ. Овоо хэдэн улсын том цолтон байна. Тэгэхээр одоо сүүл үед ч бас сайхан залуучууд мэдээж гарч ирж байгаа бах. Ерөнхийдөө зүгээр таны яг тэр хүүхэд байх үед сум орон нутагт ер нь ямар хөө бүхчүүд байв? Та ер нь яг айлхан хаваас хэдийн үеэс эхэлж энэ бүхэн амьдрал руу хөтлөгдөж анхны секс дугууланд хамрагч эхэлж исэн үе гээл яг хаахан хавд байна. Би хүүхэд байхын бүхэд дуртай. Яг дээдлийн хоёр ах минь дэрсгэн би багна. Тэгэл ерөнхийдөө сум орон нутгийнхан ингээд ах トゥ хоёр манай сумын нэг бүх байсан. Байдаг одоо хүртэл ганцрын хоёр гээд тэр хоёр ерөнхийдөө суманд барилддаг. Сумандаа нэг иргэн тойрны овооны наадмуудыг хамдаг тийм ах нар тэднийг харж бүх болж ирсэн. Хотын бүхийг харахад бодоход ер нь улсын заан тулгаа гэдэг хүнийг танихгүй мөртлөө амар дэмждэг. Рекорд 320 гэдэг телевиз өгдөг л шүү дээ.
Эркор дээрвийн хар зурагт. Оо тийм. За. Хар зурагт тийм хар зурагтаар бүх үздэг антин наа ингээл хөдөлгөөл бүх үздэг. Цагаан сарын барилдын нэг бол ерөнхийдөө алгасахгүй түлээ модоо бэлдээл устлагаа бэлдэж явал тэрнтэй тулгаа гэдэг хүн хаана байна гэл тэрийг хараад анх бүх болж ирсэн. Би чинь 6 дугаар анги төгсөөд ерөнхийдөө бүхний сексэнд явнаа би бүх болно гэд 6 дугаар анги төгсөөд аймгийн төв рүү сургууль сурна гэд тэгээд бүхний сексэнд анх орж илээ шүү дээ. 6 дугаар анги төгсөөд багаас. Тэгэл юмрэнгээд манай багш анхны багш тэр хүн дээр хадаг өрөөд манай хүрэг ах наваг анх аваачаад. Тэгээд тэр хүн чинь наваг анх яг бүхний одоо усах заасан хүн дээ. Тэгээд бүхд амар дуртай. За ухнаас ус олон сайхан бүхчүүд гаргаж ирсэн хүн баг тийм. Олон сайхан. Хамгийн сүүлийнх нь одоо лав чинь байна манай харцгаа. Байна. Тийм байл шүү дээ. Анх бүхд их дуртай сонирхолтой. Тэгээд 10 жилээ төгсөөд нэг жил манай багш явуулахгүй Улаанбаатар хот руу явуулахгүй. Тэнд байлгачил. Яаж байгаа? Яг хоо энд бай миний хүн энд бэлтгэх сургуультай хийгээд тэгээд нэг жил болоод өөр сургуульд соёл одоо тэр заахны эдийн засгийн коллеж гээд тэнд сур миний хүү эндээ байж гээд тэгээд нэг жил болоод за бол минь багш юм гээд тэгэл анх хот руу анх Баян-Онгорт улсын авар болж ирсэн юм. За. Тэгэд Баян-Онгорт улсын авар болж явахад юнгөө багш намайг улсын аварт авч ичээд тэгсэн чинь адийн хүн ачаад нэр очиж авар сургуулиас өрлөг гардуулаад тэгээд тий. Тэгээ анх авар сургуульд анх ирж илээ. Одоо юу бодоход одоо олон жил шүү дээ 2000 онд анх. Сургуулийн төлбөр 230 мянга байлаа. Тийм үйл шүү дээ. Одоо тэнд та улсын аваргад тэгээд ер нь яачхан барилдаж байсан? Улсын аваргад ерөнхийдөө би 12-д орж ирсэн. Бүхий бол өргөө нэгдсэн жил. 12-д ороод тэгээ Баян-Онгорт тулсан жил 6-д ороод Говьолтоод бас 5-д орлоо. Яг тэгэл мултраал. Арай араар арай вараг. Тэр үуч манай насчад Мөнхбаатараас том насмаасанд орж илээ шүү дээ. Тийм. Таны насанд одоо ер нь ямар хүмүүс одоо манай ганц хүн ичим шүү дээ манай. Нэг өрөөний. Ганц хүчинд анх улсын аварт орж төрүүлж ирсэн шүү дээ. Бүх өргөнд болж байгаа шүү дээ. Дорны ганц үгээд. Өөр дараагийнх нь ерөнхийдөө тэгэл том наснд Мөнхбаатар арслан Дамдин Баянгорыг. Тэгээд Эрдэнэтээс чинь Ган хүү, Алтан хүү гээд байлаа. Эдгээр орж ирсэн. Ерөн зүгээр хүүхэд байхад тэр одоо улсын аваргад барилдж байхад адийн хүн ачин та өмнө нь таньдаг байсан юм уу? Тэр барилдаан дээр таныг хараад ерөнхийдөө ус гайгүй барилдчих хүүхэд байна гэд урилга гардуулж исэн байх нь. Би танихгүй. Завхных гэдгийг ч мэдэхгүй. Тэгээд нэг аврал сургууль дээр сураараа гэж надад анхаа урилга өгөөд. Тэгэл тэр урилга аваад бүүн баяр зүнхэнтэй гэл гэрэл гоё яарч илээ шүү дээ. Тэгэл ойтон болж ирээл яарамт ээжийн ахынд дүүгэнд байжсэн. Тэгсэл аврал сургуулийг заалгуулаад тэгэл анх аврал сургууль дээр очиад. Тэг жил болоод сургуулиас чөлөөлөгдөд байранд орсон шүү дээ. Чөлөөлөгдөд гэдэг чи одоо юу вэ? Ерөнхийдөө чөлөөлөл өдрийн 3 бэлтгэл хийгээл өдрийн 3 хичээлээс чөлөөлсөн юм. Хичээлээс чөлөөлөл. Тэгээд бүхийнхэн бэлтгэл рүү яг бүхий бэлтгэл өглөө 6:30-д зайсан оройд шогч гүйж гараал 11 цагт шгшээ бит дээр жуудагийн бэлтгэл хийгээл. Тэгэл өдрөөрч хоолндоо орчихол өдөр жоохон дуг хийж байгаа орой 4 цагаас бэлтгэл. 4 цагаас бэлтгэл хийж дуусаал хоолндоо орчихол оройн заримдаа гингээл байж Батэрд навар дуу авар багш ирсэн байна. Тэгэл бид 5 гараал гэхэл. Тийм байл шүү дээ. Бэлтгэлийг хийсэн. Яг зүгээр тухайн үеийн бэлтгэлийг хэн дагнж гардаж хийлэгдэг байсан? Өглөөгөр ерөнхийдөө юу яадаг байсан. Бид 5 чинь бид 5 гэдэг ярих уу? Яа. Мөнхбаатарслан ганц хүн чинь Төвшин баяр авраг. Талигач инкот. Би. Бид 5 чинь өглөөний бэлтгэлийг ерөнхийдөө Тайхар клубын захирал Батцуур гэдэг хүн өглөөний зарайт хийлэгдэг. 11 цагаас спортын дуурайнд шишээ дээр очиж бэлтгэл хийгээд тэнд очиж би жудогийн анхан шидний байхгүй мөртлөө тэр дөрөвдөө холилдол тэгэл шидүүлээл жудоо хийгээл тэгэл өдөөс хойш ирчээл оюутнуудтай адийн хүн очив
бэлтгэл хийлгдэг. Орой Батрад навраг. Өөрөө. Тийм бэлтгэл хийдэг л шүү дээ. Тэгээ одоо дөнгөж оюутан болоод ирсэн. Тэгээ тэр одоо тэр аврах сургууль дээр 2-3 жил болсон шүү дээ. 2 жил. Яг дотор нь тэгэл яг л зундаач заримдаа явахгүй. Тэндэл байждаг. Тэгжэлж нэг жоохон бэлтгэл хийж амжилт гаргасан болов уу гэж бодд юм миний хувьд. Яг бид тавлал амжилт гаргасан тийм ээ. Тэглгүй. Та тав чинь тэгээ одоо яг нэг өрөөнд байсан гэж байгаа. 1 өрөөний 5. Хаашаа нэг 20 м квадрат байх уу. Нэг цагаан ортоо. Нэг өрөөнд тэгээ Мөнхбаатар арслан нэг модон ортоо. За. Босton төгөр төмөр цагаан ортоо. Одоо Мөнхбаатарт хэд тухайд улсын чинь султай байсан шүү дээ 2001 оны чинь тийм. Тийм. Залуу начин байсан. Залуу начин. Тэгээ одоо тэр өрөөнд ч одоо тэр өрөөнөөс би Олимпийн авраг олон сайхан одоо амжилт үзүүлсэн юм хүмүүс нэг дор байж. Ер нь тухайн үеийн та нарын их сэтгэл хоногшин үлдсэн сайхан дурсамж гэвэл ямархуу зүйлүүд байх вэ? Хоорондоо ер нь юу голдуу ярьж чөлөөт цагаараа юу голдуу хийдэг байсан? Ерөнхийдөө одоо ингэж бодоход их дурсамжтай одоо ерөнхийдөө тийм дурсамжтай үе байхгүй гэж боддог шүү дээ. Бид 5 ганц хүтээр найзууд. За. Талигач Төвшинбаяр аврах 2 найзууд. Мөнхбаатар дундих. Мөнхбаатар гэж жоохон шоглох маяг та. Бид дөрөв. Ер нь ямархуу хаашаа ихтэй хөөхтүүд байсан. Ерөнхийдөө хөдөлгөөнт манай Төвшинбаяр аврах шиг хөдөлгөөнт ч мундаг шүү. Тийм л хүмүүс байсан дээ. Тэгээ ер нь энэ аврах сургууль дээр ирээд одоо тэр Монголын ард түмний одоо тэр нөө хүндэлтэд эдэлдэг цагийг эзэлсэн их аваргаар хичээл заалгана гэдэг бол та нарын хувьд бас их завшаан байсан бах тийм ээ. Авраг ер нь ямархуу юм хэлж ярьж ямархуу юм зааж өгдөг байсан та нар. Ер нь анх оюутан 1-р курстэй байж байгаад яг хаврна бид нарыг юу яддаг вэ? Ганц Мөнхбаатарыг дагуулсан. Мөнхбаатарын захирлыг дагуулсан. Ганц Начинг дагуулсан. Ганц Начингийн захирал Адамжлууны уурхайн захирал шинэ үер гэж бол шинэ Нэг гишүүн байсан. Тэр хүнийг дагуулсан. Наан нэг юм булчинтай нэг өндөр ах дагуулсан. Тэр нь тэгсэн чи одоо тайхны Батсуур ах захирал дагуулсан. Тэгээд манай анги руу орж ирэл гэл зогсоосон чинь чи уршаагаар гэл уршаагаараа зогсон. Хаанхих завхных гэл тэгсэн чинь. Тэгсэн чинь нэг хөгжилтэй ярьчих тийм үү? Тэг. Тэгээд би энэ хүүхд тохт нэг энд нэг шивэстэй байхгүй. За. Уршаа гараад ингээд амхан зогсчихсэн чинь ерөөхдөө юу завхных гэл тэгсэн чинь. Шивэс мэсэйсэн чи хаанхын хулгай нөө гэл тэг. Дугаал гэл нөө. Хаана байдаг? Яарамгт байдаг. Хаанаас завхнаас. Уршаагаар зогсооч. Тэгэл занаашрууд гэл дагуулаад явдаг л. Нөгөө ганц хүтэн дагтсан юм чи. Тэгэл сургуулийн 3 орол тэр болонд нь суулгацсан. Тэгсэн чи одоо гэр хаана байдгүй энд байдаг айлд байдаг юм байдаг гэл тэгэхээр за тэнд очиж бэлтгэл энд ингээ байрлаад хичээлээс чөлөөлөөд бэлтгэл сургуультай хийж чаддгүй гэсэн чадна гэл. Тэгэл маргааш нэрээрээ ийм байранд оргол. Тэгэл анх бидний хүлээж за бэлтгэлээ сайн бүх болох хэвээр сайн болох хэвээр ингээд бүх хүн гэдэг чи ийм байх хэвээр бүгдийг хангасаал. Анх тэгжсэн шүү. Авраг тэгвэл яг тэр хууралтыг өөрөө хийж өгсөн. Яг өөрөө хууралт хийж өгсөн. Нэг загнуусныг их тооцоолох шүү дээ. Тэгээ ерөнхийдөө энэ бүхий өргөө та нарыг ирэхэд ч одоо нэгдээд удаагүй байсан. Тий. Аманд ер нь аль үе гарсан? Аманд гарсан үе бас хэцүү шүү дээ. Нэг амар унсан шүү дээ. 2. Цэвэн чинь. За. Ерөнхийдөө зааланд овоо гайгүй барилдаг болчихсон юм аа. Ганц нэг ерөнхийдөө одоо аймаг зэргийн толтой ч юм уу юмд гараал ингээл. Тэгсэн чинь улс аймагт анхудаа гарч. За. Тэгсэн чинь улсын чинь цэвэнтэй цэвэн чинь сайн танигч юм чинь. Очсон чинь нэг халдсан хүн байна өгшөө. Тэгээл үзлээ. Хүн амар хатуугартаа. Үзэж байгаа л нааш өдөр цаг бол нааш өдөр чи зологчихгүй гэл тэгж байна. Заахаа болоогүй шүү дээ гэл тэгсэн. Өгшүүнээс айгаад яадаг нааш өдөр зологчих ихээр очиод золголоо. Зологсон чи яг усан дуун жам шуунсан шүү дээ. Бусгуулаад. Айхтар нэг усганд нороод. Увсын нэг нутгийн мэх гэдэг да. Тэсийнхэн бол ер нь усгандаа гэдэг. Цэвэн ахт нэгс амар унсан шүү дээ. Тэгээл ихэд болоогүй нэ гэдгийг ойлгосон та. Үн болчихж байгаа юм шиг харагдсан тухай. Хөгшүүн харагдаж юм чи. Сэтгэл үл нийлээд байгаа. Нийлээ халзан толгойтой.
Тийм л юм болсон да. Аа. Ер нь одоо энэ анхны цол гэвэл та ямар цол авч ив? Анх би 20 настай аймаг гэж байна. Сумын цол аваагүй юм. Сумын цол аагүй. Аа. 19 настай аймагт барилдаад. Аа. 5-ын даваа унаад. Батмолны чинд. Аа. Анх удаа аймагт очиж барилж байгаа шүү дээ. Аймагт барилд. Хөө Батмолны чинь нэг том тарга ахал нүд зодсоргоод унгацсан шүү дээ. Бүр зодсон баг нэр талбай дээр. Ер нь нэлийн ширүүн үнэ үү? Үгүй ер нь бүр талбай дээр зодсон шүү дээ. Аа. Тэгээ яас. Тэгээ яг үгүй унцгаар. Тэгээд дараа жил нь начмалж ирсэн. Аа. 20 настай. Сумын наадамд барилддаг байсан юм да? Барилддаг байсан. Манай багш нэг барилдуулдаг байсан. Аа. 2002 онд аймгийн начмалсан шүү дээ. Тий. Хин хинтээ барилж аймгийн анхны цолоо авч ив? Ерөнхийдөө 5-ын даваанд ерөнхийдөө нөгөө залуу барилцдэл тухайд ерөнхийдөө нөгөө оноолтууд таараал 3-ын даваа маванд тунаал. Аа. Тэгээд 5-ын даваанд лавл тунж начин болж ирсэн. Аа. Одоогоор Тэсийн Батүлцгээд одоо завхны спорт төрөний багш тусгалж өгч идэг. Тэр хүнтэй анх тунж начин болж ирсэн. Тэгээ энэ дунд хоо. Тэгээ Батнуур начин нарслуулж ирсэн. Батмөр гэдэг манай хурцарчлан ба шүү дээ. Аа. Тэр хүнд бас нүрээрээ бусгаанд их хонд зүүн. Тэгэхээр та чангарчаад байдаг гэсэн юм. Тийм ээ тий. Одоо бодоход. Аа. Бусгаанд унал. Тэгэл дараа жил нь 2003 онд Ховдын наадамд очиж барилдахаар болтгийг. Манай аймаг ойтой болоод. Аа. Анх Ховдод очиж барилдаад. Тэгээд талигаж багш минь намайг анх авч үзсэн. Нөө энэрэн багш нөө? Тий. 3 онд яг энд би бэлгэлд эдийг хүн очиж аваа гартсан. Тэгээ наад би өмнө онгоцоор завхан руу бол завхны онгоц буудал дээрс багш тосчод аймгийн төв рүү ч аваагүй шууд оноогоос шууд Ховд. Аа. Тэгээ Ховдод очиж барилдаад увсын нэг төмөр бүр одоо барилдах байцсан юм аа. Аймгийн заа болж исэн тэр залуу. Увсын малчны залуу. Аа. Тэрнтэй өдөр төрөнд үлдчихэ. Бас 5-ын даваанд тунж начин бас цолоо хөтлж ирсэн. Ховдын наадам завхан увсын 2 хүүхдөрөө үзэрдүүлдэг. Тэгээ ер нь ямар хөө барилдан болсон тэр? Эдгээр арслан болно гэж нэг очиог юм аа. Аа. Зүгээр нэг аймгийн наадам чинь 2003 онд аймгийн ойтой. Тэгээд нөгөө барилдах аймаг байхгүй. Болцгоор багш Ховд руу очиж барилдана гэж намайг аваад. Тэгэл очиод тэгсэн чи төвлөлдсөн. 21 настай аймгийн арслан болж ирсэн шүү дээ. Их тулсан байл одоогоор тийм. Тулсан бай. Тэгээ энэ улсын хажууд бүдэрсэндээ 21-ээс хойш 8 жил шүү дээ. 8 жил гэдэг чинь бас урт хугацаа шүү. 8 жил гоё юу? Яа. Гэтэ Мөнгөн Баатрахыг бодвол гайгүй бас тий. Тэгэхээр 8 жил ч бас сүүлрүү буцсан шүү дээ. Аа. Болмол санагдчих шүү дээ. Шантарх уу? Аа. Яг тэгэхээр заалны барилданд бас чамгүй бас барилддаг байсан шүү дээ. Тэгээ шүү дээ. Аймаг цэрэгтэй төрүүлж чинь үзөрүүлж чинь улс аймагт шүүгэрч чинь тий. Тэгээд ахаар чинь бас ихтгэл харагдаад байдаг. Ихтгэл харагдаад байдаг. Яг наадам болохоор сүүлрүү болж бодсон шүү дээ. Аа. Болж идэг ч юм уу гэж бодгоор л. Жог харамсалтай санагдал. Аа. Яг цол авны инжилстэйстэй заалны барилданд ингээ сайн барилж байгаа юм байна. Тэгээд цолсын цолонд ойрхон бөх гэл нэг бидний шиг хөргөчдөг шүү дээ. Тавар мавард ороод. Тавард батар орно шүү дээ. Аа. Та 4 оноос эхлээд улсад барилдсан уу? 4 оноос хойш. 4 онд анхны жил барилдаад. Увс аймгийн зүүн говьсон яриад улсын чинь одоогийн улсын чинь алтан сүх. Аа. Жигмэдийн алтан сүх. Тэр хүн чинь бас аймаг зэрэг сайн барилдаг шүү дээ. Аа. 2-ын доонд нугараад тэр хүн шийдүүлээл. Яаж вэ? Бас тэгэл бужигнуулж явж байгаа л бас сонс. Аа. 5 онд Хөвсгөл аймгийн харьяат аймгийн арслан Эрдэнэтийн Батбүрүү. Аа. гэдэг хүн дунаал. 6 онд Гард гамбаа нуусан санагдаад. Гард гамбаа 6 онд гарцууллуу.
6 онд таач 4 давсан биз дээ. Оо тийм ээ тий. 5 он 6 онд би хинд унахгүй. Эрхэн бээр аврахад. Тий. Алдаа. 5 онд ч одоо бишээ 6 онд ч нь болохоор 1024 хүрэлцэх Монгол 800 гэх их Монгол 800. Тэрүүгээр одоо анх удаага улсын наадамд бас 4 давсан байдаг. Тэгээд 5-ын даваанд эрхэн баяр аврагад унсан байдаг. Тэр доороос ер нь ямархуу барилдаа хийж 4 давцъя. Тэр 3-ын даваанд даваадур шарцаг. Өөр хангаа. 4-ийн даваанд Бадам очирч чинь. Шөөрөөд. Бадмах. Бадмахт ар 4 даваал 5-ын даваанд алдарт эрхэн баяр авраг. Алдарт эрхэн баяр авраг гэдэг нь гоё юм шүү дээ. 4 5 6-ын даваанд унсан шүү дээ. Улсын наадамд. Тэгсэн баг сүүлд ч одоо 10 11 он гэ тий. 4-ийн даваанд унсан, 5-ын даваанд унсан, 6-гийн даваанд унсан, 14 онд хайсан. Заал танкинд бас та эрхэн аврагад нэлээд унсан уу? Унжээс хайжсэн бас. Унжээс. Бас юм юу штэ. Бас заал нөгөө жоохон өөрийнхөө барилддаг. Тэгэл нааш ингэчих дүү ингэчих заримдаа бас анхны гараа амард авчих чи үггүйгээл энд үдүүлээ. Тэгэхээр хамгийн их олон улс мөнгө цоож штэ. Тийм үү? Би. Мөнгө цоож гэдэг хүнд улсын ярцаг. Бас заалны барилданд мөн ч олон унсан да. Давсан уу гэхдээ? Давсан тэгэхээр унсан их. Тийм үү? Яаж унаад авах вэ? Ер нь барилдаан таарахгүй ерөнхийдөө бас л янз юм болно шүү дээ. Тэгэл нааш тэгэл үзэл үзэж байгаа л тэгэл би чинь бас өөрийнхөө хөхгүй талдаа шүү дээ. Тэгэл ахаа 2 сэнжгийн минь ноолж ноцоол сүүл рүүгээ тэгэл хонгодоол 50 сүүл рүү атарж ундаг болж байгаа шүү дээ. Сүүл рүү нэвтрүүлээд. Чи зааланд амар их барилдаг гэсэн юм чи. Нэвтрүүлээд байхаар тэгээд сүултээ хаширах уу? Бас тэгэл нүд амж хүзүү амар нүд амж үлдэртэл цохно шүү дээ бас. Шилд мөнгө чинь амар шүү дээ. Мэдчихвээ. Барилда яг эд барилдаа мэдэж байна. 2 гарч тий. Бас л хоосонгүй шүү дээ. Тэгээд тэр шилдийн мэлдийг одоо яаж өнгөрөөш нэг юм. Яг гоо тэгэл 2 гараас нь зөрөөл. Зөрөөл зөрөхгүй унчихдаг болно. Уг нь зөрдөг л болчмоор бай тий. Тэгээ шуудган голлаг. Шуудган лаг хүн чинь тэгээд одоо зөрсөн чинь юм болохгүй шүү дээ. Сэрүү дээрээс мэг хамгаалсан шуудган дээр очиод бас зөрж. Би тэгэхээр амар хүч гаргаж барилж ирсэн юм лээ. Одоо ингэ заалны барилданд гайгүй барилдсан шүү дээ. Гайгүй барилдад гэртээ оройн ирээд гар нүрээ ингээ уухаар ингээ 2 гарын шумсдаг шүү дээ. Би өөрийг их зоож барилдаг хүмүүс мөн тэгэхээр. Баян золгож мөргөлдөж одоо ингэ их хүч чахаж барилдаг байсан байна. Тий. Одоо энэ хүзүүсээр асуудалтай шүү дээ бүгд. Сэрти яснууд нь байхгүй. Ер нь хүзүүсээр хийдэг юм. Дандаа би ачаалт бэлтгэл одоо ботход эргээд ингээ бүх юм бодно шүү дээ. Аймаг цэрэг тэр нь хэд төрүүлсэн та? За энэ бас чамгүй хэд төрүүлсэн байгаа. Энэ нарийн тоо байхгүй. Одоо энэ цагаан сарын барилдаанд л та их одтой сайхан барилж ирсэн үндэ тийм ээ. Цагаан сарын аймаг цэрэгийн барилдаанд чи та одоо 2 3 удаа үзүр төрөнд үлдэж хэдэн 2 төрүүлсэн үү? Тий. 2 төрүүлсэн. Би чинь аймаг цэрэгт ерөнхийдөө 2005 оноос хойш ерөнхийдөө жоохон гайгүй барилдсан. 3 онд аймаг ярьсан болол тэрнээс хойш 4 онд ерөнхийдөө голын олж барилж байгаа. Тэр 5 оноос хойш 11 он хүртэл. Аймаг цэрэгт барилдсан. Аймаг цэрэгийн золтой хүчүүдийн барилдаанд цагаан сарын барилдаанд 3 жил аймаг цэрэгт үзүр төрөнд барилдсан шүү дээ. Дараалцсан. 3 жил дараалан. 3 жил дараалахдаа 2-т нэг төрүүлсэн. 3 дахь жилд нь өмнө говийн эдэрсүрэн гэдэг аймаг гарсанд. За нэг төрүүлчлээд байс дахиад 3 төрүүлчихдэг юм гээд амархан төрүүлчихдэг юм гэсэн чинь өрөөд ганцхан галгад онгот шнэ. Тийм үү. Яс 1 секунд 2 секунд л сон. 1 2 3 гээд. Тэгэл байхгүй. 3 жил бас аймаг цэрэгт барилд үзүр төрөнд барилдана гэдэг чинь бас аймаг цэрэг тий. Тий, цагаан сарын. Манай аймаг цэрэгч бас лаг штэ. Анх нөгөө сэд дурж одоо гişүн. Тэр хүний санаачлагаар бас аймаг цэрэгч амар гоё болж исэн шүү дээ тухайд. Яг та нарын үед их гоё байсан баг тий. Гоё болж исэн.
Тэгээ одоо Соронзон болд Бямбчуу, Санчир, Мөнгөнбаатар, Мөнгөө, Талигач Мөнгөө хоёрыг тэгээ доошоо ороод тэгэхээр Төвшинбаяр авраг, Талигайт нэг Золбаяр тэр өдөр төлүүлжсэн. Тийм үү. Аймаг зэрэгт. Тэгээд байна манайхан чинь. Тэгээд манай Санчир Сүмбэ гэдээ ороод ирж байгаа шүү дээ. Тэгээд доошоо бол Мөнгөт авраг одоо Батөрших Өсхүүр зан гэл. Дээшээгээ болохоор ах нар байна шүү дээ. Нэг хэсэг чинь манай оргил мөргөл тийжээг барилдаг шүү дээ. Манай оргил очим Бадамдорч гэл аймаг зэрэгт. Түүнгийн Дамбарслан, Төвшинбаатар Арслан, Арангаам, Мешка очирга. Тогтох хоёр найчин. Тогтох хоёр гэл бүгд байгаа. Ид үздэг байсан. Яг ид үздэг. Энэ дундаас алаанттай гарч ирж шүү дээ. Алаан байхгүй гэж. Тэгжсэн шүү дээ. Тэгээ тэр сүүлд та тэр аймаг зэрэгт нэг 3 дахь удаага үзүр төрөнд үлдэхтэй. Маргаашийнх нь яг битүүний барилдаанд улс аймагт нас 4-т үлдсэн шүү дээ, тийм ээ. Тэр бас их сайхан барилдаан болж исэн. Тэр үеийн таны бэлтгэл ер нь их сайхан байдаг байсан уу? Ер нь форум өндөртэй тийм. Ер нь форум өндөртэй бэлтгэл хийдэг байсан. Ер нь олон жилийн нэг форум өндөртэй бэлтгэл хийхээр гэдэг тэгэл болоод идэв юм. Өмнөх жилүүдийн бэлтгэлүүдтэйгээ ажиллагаа айгуу идэв юм. Тэр үе чинь 4-ийн даваанаас эхлээл 3 дээр хэнийг ажиллаа гэж. 4-ийн даваанд Батцэрэг ахыг хайж ирсэн. 4-ийн даваанд Батцэрэг ахыг хаяад. Тэгээд 5-ын даваанд Сумын аваргыг лөө. Мэдхгүй одоо энийг хийж ирсэн юм. Хайж ирсэн. Мукватраслан хайж ирсэн. Манай Мукватраслан мөлхөж гамаар пэгэл нөө харагал. Мукватр тэгээд хинд би ерөнхий зүүн барилдаантай үнд их унжсэн юм байлээ. За. Нөө хин ах гэдэгтэй адилхан шүү дээ. Цэв ах гэд. Дуу утаа гэдэг хүнд бас олон хүмүүс шүү дээ бас. Тийм үү. Тэр цагаан сараараа бас тэгээ бас дуу утаа гэдэг хүнд унжсэн. Яаж барилж унсан? Ерөнхийдөө тэгэл яг зүүн одоо ингээд бүх барилдаануудыг харж хат зүүн барилдаантай үнтэй жоохон барилдаан жоох юм уу барилддаг. Яг гол эсний яг энэ төвлөрсөн яг голж барилдсан үнтэй амар их сайн барилддаг баруун талтаа тийм үнтэй. Сайн барилддаг. Тэгээс үл зүүн барилдаантай үний хүнтэй ч одоо толгойтой талдаа дааж утгах тийм сурж ялла шүү дээ. Тий. Өсгөө аврагыг тэр зүүн үнийг утгаж яж ирсэн. Тийм. Тий. Сумын аврагыг утгаж ирсэн. Утгаж ирсэн. Тэд зүүн шүү дээ. Зүгээр толгойтой талдаа. Олимпийн авраг надад зааж өгч ялла. Тийм үү. Тэгээд утгах. Тэр чинь зүүн шүү дээ. Тэгээд тэрүүгээр бас оолн даваа. Амууж олоо даваа авсан ш. Миний тэр чагтаа утгах хүмүүс чинь сүлрэх. Тэгээ ер нь тэр сар шинийн барилдаанд тэр үед чи ер нь аймгийн цолтой хүн дээшээ цойлж барилц их цөөхөн байсан баг. Тэгээд тухайд ч одоо та бүхэн чи адилхан нэртэй тэгээ өөртөө адилхан нэртэй бүхийг ингээд барилдаад гараад ирэхээр их гоё санагддаг. Өөртөө адилхан нэртэй бүх харах гоё санагддаг гэсэн. Тийм одоо жаргал сайхан гэдэг нэртэй бүх чих цөөхөн байдаг. Тэгээд таны барилдааныг харах их дуртай болж исэн тэр цагаан сарын барилдаан энтрээс хойш. Тэгээд тэр жил одоо таныг варггүй улсын цол авах бахта гэж бодож байсан. 2008 оны наадамд ер нь та хин дунаад. Ер нь тэр өвлийн тэр сайхан өндөр форум хэр орж ирсэн тэр наадамд. 2008 онд хин төрүүллээ. Гав ярслан төрүүлж байгаа. Гав ярслан дунжсэн. 4-ийн даваанд. Оо тийм үү. Төрөө хүүхэд онц. Төрөө хүүхэд. Тэгэхээр бас муу яндаг байсан. Яг би энэ тэрийг боддог. Тэр 8 онд чинь амар форумтай байсан шүү дээ. Ер нь л бас бэлтгэл сайн байх тэр хүн унмааргүй санагдчих шүү дээ. Хүнд болохгүй. Тэгээд тэр чинь тэр том барилдаанд дээшээ барилцсан ерэн сэтгэлээр мундаг болсон юм байна. Ер нь өвлийн барилдаанд нь сайн барилцсан, хаврын сайн барилдсан. Тэгээ барилдаа алгасдаггүй. Тийм байлээ. Тэгээ 8 онд төр хүүхдээ унжил шүү дээ. Яаж унсан бэ? Барь цонгоод. За. Барь цонгоод унаа. Миний талаар буугаад хаяагүй. Тэгээд тэгээ борахын талаар буугаад л хойлол шидэрлүү унсан та. Тэр. Тэгээл за дараа жил ахаад миний дүүрээрээ гэл.
Гэтэ тэр 2 жилийн өмнө 4 давцсан гэдэг чинь уул нь бол начин цол их ойрхон харагдаад эхэлсэн байсан баг. Харагдаад эхэлсэн. Аа. Тэг 8 оны наадам бас л. Тэг нөгөө төрүүлэх хэлээд гэх тий. Чи одоо ингэ бодоход 8 онд би бол гайгүй байсан байгаа зү. Тийм шүү дээ. Гайгүй байсан байхаар төр хөх томсон байгаа зү. Тийм байна. Тэр мултарсан бол аяг магадaltaа тий. Зөрсөн бол бас начны босго тий. Тэр үед алхах шиг мэдхэл юм тий. Мэдэх байсан. Аа. 7 онд нь болохоор хин дунсыг та. Гард гамба. Өндөр гардд. Аа. Гард гамба дунаад, боргай Батөрөв дунаад. Алтан сүхрэчин дунаад. Аа. Мөнгөн цоож харцах дунаад. Аа. 4-ийн даваанд. Гамба гардд яаж унсан гинэ? Ломд бол ямар ч барилдан гараг унсан шүү дээ. Тийм үү. Гамба гардд. Гамба гардд улсын наадмаар аймгийн арслан багтад таарад цолоо батлаад 12 онд цолоо батлаад гард гамбаага хайж цолоо батлаад. Нэг даагаа нэгсэн дээ гэж. 14 онд бас хайс. Аа. Тэгсэн юм байна. Шүгүн дөрөв. 8-ын даваанд. Шүгүн дөрөвт үлдээ те. 8-ын даваанд те. Тэгж хайс. Манай гард гамбаа чинь завхныхын хэлтэй баг шүү дээ. Аа. Одоо энэ дүүнэрийг ингээ харж яхад надад 2 унс ирээд 3 унсан байгаа. Гончиг дамбал бас 1 унсан. Бигт зүрнгээд харцаг байдаг маань завхны. Тий, 6-гийн даваанд унсан. 6-гийн даваанд унсан. Батэрд нь харцагд 6-гийн даваанд унсан. Тийм үгээс дээ. Нэр танаа завхныхын шиг гамбагаар дээр их сол авсан юм шүү. Сол авсан шүү дээ. Бас тийм үгээс тийм байна. Манай онжоо ус том өндөр аралтай хэцүү үз барилга. Барилгад өстэй төвхтөө. Өөрийгөө яг бүрэн төвлөрдөг. Аа. Ер нь наадмар л шүдэн тажигсан юм орж иж байгаа шүү дээ. Бүгдөө л тажигсан юм орж иж байгаа шүү дээ. Тэгэл тэр хүн давна бид нэр буцна. Нэг аймаг арслан баг тэгжсэн шүү дээ. 2009 онд болохоор мөнгөн сойж харцахад таамцсан. Тий. Яа, хоёрын барилдаанд тэр барилдаа ер нь ямар болсон юм? Бас барьцангод унсан шүү дээ. Тийм үү? Барьцангооны барьц гарцсан шүү дээ. Аа, тэр чи гараад нэлээд. Гараад хэдэн жил болсон. Тэгээ би бас барьцангуулаад унжсэн шүү дээ. Өөрөө алдаад. Тэгэхээр та тэр сонгон дээр жоохон харуу байсан байна. Харуу байсан байна. Аа. Хоёр гар нэлээд муудаал очдөг байсан мөлий одоо ингээ харахад. Шууд чинь шүрмсээ татал үзсэн шүү дээ. Аа. Тэгэхээр жоохон хоёр гар бадараад очдөг. Бадараад ирэхэд очдөг. Тэгэл барьцангуулаа. Би ингээд улсын унжсэн юмудаа харахад ерөнхийдөө Мукатрасланд 13 оны наадамд барьцангууд бас унсан шүү дээ. Сонгуулаад унчих шүү дээ. Тэг л үү. 13 оны наадамд би 5-ын даваа шүү. 5-ын даваанд. Аа. Барьцангууд их унсан байж тэгэхээр. Тийм байна тий. Тэгэхээр энэ барьцангууны дүрэн бол танд нэлээд харсан байна тий. Уг миний талаар буудгийг. Аа. Бууд тэгээ буугаал байх. Уул нь бол яндор тэгэл. Дааш тэрийгээ та цааш нь чулуу болгож чаддаг. Аа. Тэгэхээр барьцангууны бэлтгэлийг жоохон баг хийсэн байх гэдэг. Юу баг хийсэн байна. Одоо ингэ унсан барилдаа сөүлд дорнодын мөнгөт гэдэг залуутай бас барьцангуулаад бас унсан шүү дээ. Бас барьцангуул гэдэг. Нөгөө тохиолддог жилөө. Яа тэгэл гар тахир байх үед. Тийм. Тэгээд барилдах ер нь баг болоод ирэхээ алдаад энэ барьцангуу байхгүй болчихлоо. Байхгүй болчихлоо тий. Жохон бэйд байх үед байсан бол машин тахгүй. Жохон харасалтай юм да тий. Хоёр гараа хоосон гүйсэн шүү дээ тэгэхэд. Аа. Төрнүүкэн талаг явдаг, олсон тэх явдаг би. Тийм байсан. Ер нь ямар хөө бэлтгэл голчилж хийдэг байсан да? Ерөнхийдөө би төрнүүкний бэлтгэл хийдэг байсан. Аа. Тэгээ ерөнхийдөө юм хүчний бэлтгэл юм шиг гарын татал гарын юм бэлтгэл хийдэг байсан. Аа. Хоёр гар. Одоо ингэ хуучин зургнуудаа үзэхээр ерөнхийдөө энэ хичээж хүзүү сэрвээ сайтай байсан мэл шүү дээ. Аа. Тийм. Тэгэхээр тэр нөгөө хийж исэн хүчний бэлтгэлийг нь онцлог нь тэр байсан тийм байсан. Аа. Барилдааны бэлтгэлийг ер нь үндэсний бөхөр одоо яг ингээд бас саятайхан цол мол аваад аймгийн арслан улсын начин болоод ингээд бэлтгэл ер нь жигдрээд ирж их үед хинтээ голдуу ямар хуу одоо барьц байрал дээрээс ихэнхдээ ер нь бэлтгэлээ хийж мэгт автчихсан. Ер нь
юу яаж исэн. Манайхан чих олол байсан нэг хэсэг яг жигд. Одоо энэ Арангаан залуучууд одоо яг жигд нэг залуучууд шүү дээ. Тэр шиг манай завхнаас дээрээсээ баяр чухлан гард эгд барилж ирсэн. Тэгээ сумьяас начин. Тэгээ Уланбаяр хацаг Нямсран алдарт манай өмсөний Нямсран. Нямсран Бачиргал Арслан. Тэгээ Бадамдарж Бат сайхан зан гэл. Манай жигд нэг хідэн залуучууд байсан шүү дээ. Тэгээ яг эднэрийн хамгийн баг нь тэгээ энэ дээр л нэлээл энд үдүүлсэндээ элдвэрээ хангуулсан та. Энэ эдгээр их үзэж их сайжирсан шүү. Яг ингэ өрсөлдөж байгаа гайгүй барилдахын үед бол өрсөлдөж байгааг өрсөлдөгч олон байж иж хүн сайн барилд юм л шүү дээ. Тэд нар тэгээ барилж иж бэлтгэл ханган тийм ээ. Ханган. Ер нь л 10 үеийн хүмүүстэй бэлтгэл хийсэн дээр 20-30 хөгчүүдтэй бэлтгэл тал бүрийн барилд юм баг шүү дээ. Алдаа хүн бүгд л алдаа байгаа тий. Ер нь зүгээр одоо ямар ч хүн дээр хийсэн нэг айтаахан орчдөг мэх гэвэл таны ер нь аль мэхээ нэрлэх вэ та? Ер нь хэнийг ч нэг аваа залчин да гэсэн. Би синжигнээс их барилддаг байсан. Талдаг. Итдэг хоёр талдаа талдаг. Тийм байжгаад синжигнээс тэгээ сүүл шууд их нэлен гүмэрсэн шүү. Хоёр гараа тэгээ шууд руу хийгээл. Шуудгнаас их барилдсан. Тэгээ шуудгнаас барилдтай сүүл руугаа хутгадаг болоод сүүл руугаа шуудгнаас алгадаад юм дээ. Тэр алгадаа юм л байна дээ. Хийсэн чи хорсон чинь хороогүй чинь дээ. Ямар ч хүн дээр хийхэд бас нэг аваа явандаа гэж. Тий. Бас л гоё шүү дээ. Бүг гэл ороод ирж байгаа шүү дээ. Эрхэнбаяр аварга та хоёр ч 10 оны наадамд бас нэг барилдсан уу? 2010 онд. Тийм ба. Эрхмээ аварга та барилдад мөн төвхтэй шүү. 11 он 10 хамгийн сүүлд 14 онд 10 оны тэр барилдаа ямар болсон? 10 онд ер нь бэлтгэл хэр байсан та? Ерөнхий 10 онд бэлтгэл ерөнхийдөө гайгүй байсан юм. Тэгэхээр яг юуг бол 7-8 он бол гүцэргүй. Яагаад? Ерөнхийдөө яг 7-8 онд л их сайн байсан бэлтгэл одоо харж чад. Тэгээд 10 онд бас жоохон бэртэлтэй байсан юм аа. Тэр их аврагтаа онжсэн. Тэгэл өгшөрсөн начин болоод 32 3-та тий. 11 оны тэр одоо он жилийн наадам бол олон хүний бас улсын солны усыг алхсан өсөл мөрөдлөө хийлүүлсэн сайхан наадам байсан. Тэгээд тэнд одоо 5 давж начин солны усыг алхаж олон жилийн хөдөлмөрийнхөө өр шимийг хүртсэн. Одоо хүний нэг нь бол одоо яхаарахгүй таа мөн. Тэгээ бас олон жил начны тааварт явж иж тэр он жил начин болж исэн. Тэгээ зүгээр тухайн ойд олон хүн их ач холбогдол өгч бэлдсэн байх. Ягаад гэхээр 2024 бүх боломж гарч ирдэг. Тэгээ олон жил бас дагуур даванд бүдэрсэн хүн тэр наадамд ирнэ. Яаж ч их орж ирсэн бэ? Тэр наадамд манай Бачиргал Арслан гэдэг дээ шүү дээ. Дангийн Бачиргал. Тэр үстэй нэг сумын хоёр байхгүй. Нэг сумын хоёр. Тэгээд 11 онд би тэр бэлтгэл сургуультай хамт гарцсан байсан. Тэгээд манай сумын ой болчихсон. Сумын 90 жилийн ой. Тэгээд сумынхаа 90 жилээр бас нэг цолтой бөхөж юмсан гэдэг би тийм бэлтгэл зорж бэлтгэл сургуультай хийгээд. Тэгээд хоёрын даваанд Сэлэнгийн од сүрэн гэдэг нэг аймаг арслаа. Таараад 3-ын даваанд Батамгалахаар 3 дээр гаргуулж өгөөд. Зодолдог ахаараа юу. Зодолдог улсын наадам 3-ын даваанд гаргаж өгөөд. Тэгээд оноолтуудыг шийдийг харъя гэж байж. 4-ийн даваа эхэлж итэл манай Бачиргал чинь 5-ын даваанд ам ахуулах хүн хайгаад ч юм уу одоо яах вэ? 5-ын даваа удацсан явж байгаа шүү дээ. Тэгээд би
4-ийн даваанд Чотонгийн Баян мөхтэй тухайн үеийн өмнөх жилийн начин. Залуу начинтай Залуу начин нугартсан. Тэгэл миний уруусан юм сууж идэг. Манай бачиргал оргил тэр хоёр таарцсан нутгийн хоёр. Баараагүй инээ төөрөн болцсон. Би чинь нурмаацсан юм бол тийм сууж ирсэн. Сайн начинтай нугартсан. Би сайн начинтай. Өмнө жилийн начин Чотонгийн Баян. Тэг өөрөө сайн барилж ирсэн тэр үе те. Сайн барилж ирсэн. Тэгэл 4-ийн даваа болсон Чотонгийн Баян мөнхтэйгээ гарч барилдлаа. Балжиным начин намайг миний дээлийг авч үлдээл тэгэл. Гарлаа тэгэл гараал үтсэн. Үзсээр бол цаг бол золгосон. Тэг ямар ч хөдөлгөөн хийгээгүй би. За. Чотонгийн Баян мөнхт. Тэгээ баруун зүүн нөхөр би баруун мөртлөө Чотонгийн Баян баруун зүүн гэдгсэн чи миний талаар бууддаг. Тэгээ зүүн солгоол салаал баруун данс солгол салаал зүүн давхраас ганц юм бол бодож юмсан ганцыгаар шааж. Тэгэл ганцыгаа хийгээл дарж юмсан да. Нэг удаагаа юу? Хөө шуудаас дараа нь мордоол тэгэл нүдэнэл тийш. Эндүүдэл. Тэгэл эрдээ эндүүд тавьсан шүү дээ. Тэгэл яг 5 давц юм шиг санагдсан шүү дээ хойд. 4 давчаад амар хөрөлжсэн шүү дээ. Уужирч шүү дээ. Тэгээд 5-ын даваанд бас тэр сонирхолтой гоё юм ярина одоо. 5-ын даваанд завсралдیں штэ. 5-ын даваанд. Тэгээ 4-ийн даваа дуусаад завсрална. Завсарлаа л за. Тэгэл хүмүүс ч юу одоо яана юм гээл. Тэр бачиргал минь бас тэрүүгээр хөлсөнд бурцаагаал тахбайдаг. Тэгээ би бас за яг би бол дотроо ерөнхийдөө доош нь нэлээд буух юм байна. Доош нь нэлээд буугаад начингууд тал барилдах байх гэж бодоод тэгээд Нямсур начиндаа хэлж үзлээ. Нямсур начин 4 давц тэр найз нөхд. За миний өгш одоо нэг нутаг. Шин одоо хүмүүс чи ийм л боломж байна. Өөр ямар ч боломж байхгүй одоо. Улсын нааданд бид 8 жил барилж байна. Энээс цааш бол бас хэцүү болох гоо. Хэцүү болох гэдэг нас. Одоо найзыгаа л одоо авчих. Гэсэн чинь Нямсрын хөрхий шууд хийгсэн шүү дээ. Оо тийм үү? Тий. Шууд 5-ын даваа амбай үлгш шууд чамаг аавна гэдэг. Чи нулимсны хэлж хэлэх юм л шүү дээ. Тэгэхээр бас сайхан хэр байна. Сайхан хэр шүү манай тэр. Одоо Америкт байгаа юу? Одоо Америкийн нэгдсэн улс. За тэгээд шууд тэгээ нэг жоо онгоогоод начин дээр бол найдвартай ирнэ гэж би бодож байгаа шүү дээ. Би ч бас нэг удлаа нь олон дов үдцсэн юм шүү дээ. Наадмын дов үдцсэн чинь за багцаа энэ өөрөө бол ерөөхдөө дээгүр арай авчихгүй. Цол аваагүй ч гэсэн сайн барилдаад байгаа тий. Цол аваагүй сайн барилдаг. За начин нь бол орон гарна шүү тийм ээ. Ночин бол ахгүй тий. Ирч чинь гээл тэгсэн чинь манай тэр чинь хоо гэл чаваа гэл нэг болгохоос гэл өмнө битээр дэрүүгээр. Тэгээд би Нямсрыг бүснээс барьсан ингээ холхилдсон тэрүүгээр. Тэгж даваа минь аваад. Даваа харцгаа. Даваатар. Тэгээд даваагаар начин болоод. Тэгээд 6-гийн даваанд алдарт ирхэн бэр аврагтаа. Өвдөг шородоод. Тэгээд нэг начин цолтон нэгний улсын цолтон нэгний орж ирлээ. Сайн шуудгнаас илүү сайн барилж магадгүй жилээд байсан. Үнэхээр л одоо шуудгдаж түрээд Савхан аймгийн эдэр сумын харьяат Чингэл дэдүргийн цагдаа ингэлтэс шинэ аз группийн бүх аймгийн арслан Ширвалзрын жаргал сайхан улсын гарцаг даваа баатараа тав давж Монгол улсын начин цолны болцоодыг хангалаа тав мутаж өрсөн байдлаас дахин харж шуудгны барьсашгаа төрсөн шуундан ширэн бяртайдаа жаргал сайхан гээд олон жил өссөн үлээсэн улсын начин цолон гардаж өөрөө ч баярлж байна наадамчин олон ч баярлж байгаа хаа. Ихмээ аврагтаа ер нь яаж барилдгийг гэж бодож одоо би ч одоо 2 3 унчлаа одоо унахгүй гэхэд ер нь хэр хор шалтгаан гарсан. Ерөнхийдөө хор шалтгаан гарсан. Хамгийн сүүлд 14 онд л бүр хор шалтгаан гарсан шүү дээ. Сүүл рүү юм бодож юм чи. Ихмээгээ уурлуулах гэдэг. Олон унтсан шүү дээ. Уурлуулах гал. Очоош дав гэж шилжиж байгаа шүү дээ. Аврагныг. Зүгээрэл барилдаа гэж уурлж байгаа. Одоо байна уурлал. Зүгээр л барилж шүү дээ гэл тэгэл. Шатаагаад байгаа. Оо засуулаа энэ ч нэг зодоод байна гээл тэгж. Зүгээр барилдаа чи авсан бол хурдаа ятгаач. Тэгж нэг сүүлд дарж унсан шүү дээ. Сүүлд.
бүх гэдэг чи бас алаан байхгүй тий. Эхмээ аваргын тэр ер нь бяр хүчнээс мултрах ер нь чанга. Тэр толгоо тэр чээж хоёр тий. Тэгээд тэр царай зүс тийм ээ. Юу л амар алган шиг нэг. Хамаагүй мэрчижээ. Бярта одоо бярта хүнтэй олон л барилдсан баг. Таны барилдж исэн ер нь хамгийн бярта хүн юм бэ? Эхмээ аварга. Олон унсан л баг. Ер нь л одоо энэ залуучууд ч төлөө бүгд бярта болчихж байгаа юм. Яаж юм? Ер нь л их бярта харагдаад шүү дээ. Тухайн үед намайг барилж байгаа үед юу байсан шүү дээ. Зологдог нь гай байсан шүү дээ. Би золгоод хүмүүс тавьдаг байсан шүү дээ. Одоо энэ мөнгө тавар ватар шмар бүгдийн уншиддаг байсан шүү дээ. Золгоон дээрээс. Золгоон дээрээс. Тэгэхэд одоо золгуул. Соронзон болд дод би ондог бямжиг хайдаг. Тийм байсан. Би дий. Цаа ирчнээс аюултай байсан. Аюултай юм. Манай соронзонгийн хөдөлгөөн бүгд мэх шүү дээ. Бямж үчсэн тий. Тэгээ манай сүмбүү ороод ирэн, санчир ороод ирэн талаас. Талигаж мөнгөө их тэрс мундаг биштэй юм байсан шүү дээ. Тийм үү. Ер нь ямар хуу барилдаантай хүн байсан юм? Ерөнхийдөө нэг зогсдог том тийг гол. 50 хүн том тийм сайхан юм байна. Тэгээд доороос тэр нөгөө талигаж золвэр. Тэр чи яг шахаал ороод ирж байгаа шүү дээ. Шахаал заах нар хойшлоо гэсэн байдлаар орж ирж байгаа шүү дээ. Бас их барилдаанч хүн байсан. Их барилдаанч. Би яг аймаг төрийн төсөл төгчдийн барилдаанд өдөр дүндийг барилж ирсэн. Их догшин дараа нь чанга хатуу. Давсан уу та тэгээд? Давж ирсэн аймаг төрт. Гар нь их хүнд тийм хутаг сэнжих тийм байл. Одоогоор энэ орхон баяр дүүшгэл харагдаад байна да. Тийм. Хурдтай энэ орхон баяр дүүгдэх догшин. Тэгээ хоёр гараас энэ ойролцоо харагдаад байна да. Энэ цаг үед барилж байгаа бүхчүүдээс ер нь хиний барилдааныг харах дуртай байна. Хин ер нь танд их гоё барилдаантай энэ хараад аймаар санагддаг. Энэ цагт барилж байгаа энэ Батмагна дүүгийн барилдааныг би шимтэн үзмээр санагдаад байна. Жохон алдал байгаа. Ер нь инжлийн наадмууд гэлтгээр ихтэйгүр энэ жил баг ихтэйгүр барилдах болоо. Барилдаан их гоё юм аа. Тэм хинтэйг барьтаа харагддаг. Батмагна дүүгэн орхон баяр дүүгэн тий. 98 оных юм шүү дээ. 2098 юм бэ тий. Батмагна 2001 оных. 1 оных. Орхон баяр Арслан 98 оных тий. 98 оных юм шүү дээ. 20-тэй. 20-тэй одоо танаа 2-3 насны зэрэг Аранга Сүхбат. Тий. Завхны лав гэрэл. Ер нь Өсхвэр Сүхбатрын тий. 98 дуу. Тий 98. Тэгээд хин ч Сүхбат ч 2000. 2000. Тий. Бас сайхан юм аа яаж юу. Бас гойхон өсгөрөө дүүний шүлгөө бол ийм гойхон төрдөг юу лээ. Тэр нөгөө хиний шүлгэлтэй. Яруу найрагч Перенлен Имлав гэдэг хүний нөгөө Өр Монголын алдар түүх Баярбаатар аваргад зориулж бичсэн. Харин тий. Яаж төрсөн гэхээр ийм сайхан юм бэ? Яргай зандамуудаар уралчихсан юм шиг гойхон юм байж үлээ тий. Тэрийг бас ийм гойхон төрсөн залуучууд шин залуучууд. Монголын тал нутгийн хэмэр болсон үндэсний бүх одоо таны ширээн дээр бабл хит дүрээр амиллаа. Монголд анх удаа үндэсний бүхийн алдартнуудын дүртэй бабл хит мерчендайз бүтээгдэхүүнийг чадварлаг гар урчуудын ур ухаанаар эх орондоо Northern Nomad Consulting хариуцлагатай хувьцаат компани урлаж байна. Бид Монголын ард түмний бахархал болсон үндэсний бүхийн төрхийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бабл хит загварт шингээсэн нь энэ бол зүгээр нэг бэлэг биш. Бүхэл бүтэн төв үнэт төв. Таач бас үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монголдо үйлдвэрлэсэн Монгол бахархлын бабл хитийг худалдан авч цуглуулаарай. Ремикон бүтээн байгуулалтыг итгэл дээр суурилдаг гэдэг. Улс орны маань эдийн засаг эрчимжиж, бүтээн байгуулалтын давалгаа цаг минутаар тоологдож байна. Манай цагт 300 м3 зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай суурин үйлдвэр болон Германы Lintec брендийн 90 м3 цаг хүчин чадалтай зөөврийн зуурмгийн үйлдвэрүүд нь
Өдгөө дэлхийн стандартад нийцсэн бүхэл төрлийн зурмгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн улс орны томоохон бүтээн байгуулалтанд түүчээлэн хөв нэмрээ оруулсаар байна. Хандгаатай жанчилаа гэж мэдхгүй байна та нараа. Хордлого тусахад чинь хандгаа аварна. Хоол шингээхэд чинь хандгаа аварна. Ууланд авирахад чинь хандгаа эрдэсийг чинь нөхөн. Ус яах вэ? Уугаа дуусна. Ундаа яах вэ? Амны чинь сангааг арилгадаггүй юм аа. Хандгаа тавьсан ч алдчихгүй. Хандгаатай жанчилаа гэдэг чинь нэмтэй гоо. Хүүстэр миний хандгаатай жанчилаа. Хандгаатай жанчиллан аршаа. 13 оны наадмаар хинтээ Мукатрасланда дахин болгосон 13 оны наадамд. 12 оны наадамд чинь та болохоор цолоо баталсан шүү дээ. Улсын начин цолоо батлаад тэгээ баяр жохлон гардад унсан баг. Тэр жилийн наадам бас ер нь ямар хоо болоод өнгөрцөн бэ? Доор та хэнийг хаяад 12 оны наадамд. Тий 12 оны наадамд. 12 оны наадамд 3-ын даваанд Болдбаатар Үүрэнга аймгаарсан жижигхэн. Тий. Тэрийг хаяад 4-ийн даваанд Бадамдорж начин завхны. Бадамдорж начинтайгаа 4 дээр нугараад 2 начин нугараад. Тэгээ 2. Хаяад 5-ын даваанд гардган бага. Толготлдог л. Тий. Та хоёрын тэр барилдаа ямар болсон юм? Бас л уунж явж байгаад миний доогор хальтраа унтсан шүү дээ. Тэр бичлэг нь. Яадаг вэ? Хөөгөөд явсан. Намайг шуудгаас хөөжилдээд барь цонгоод. Барь намайг барь цонгосон шүү дээ. Барь цонгоод огшоогоод ингэж хөөж тавихтаа доогор хальтраад унтсан шүү дээ. Хөшгтөөд нэг сонь унтсан шүү дээ. Бичлэг нь. Бүр яг миний доогор ингэ хөндлөлтөд унтсан шүү дээ. Том ундаг унтсан шүү дээ. Дүүр уурш нь хөндрөөд хайчихгүй тий. Тойлж гаргаж шитгэж чаал тэгэл. Тэгээд баяр жохлон гардад унсан да 6-гийн даваанд нэг тийм барилтаа болсон да. Тэгээ нөгөө хүмүүс ярьдаг штеп. Би ер нь тэгэл давчих галайсан. Манай тэрний лам мам бөөмөн илүү байсан баах мах гэл хаяад ийм ярьж идэг. Та ер нь шашин шүтлэг ер нь хэр хүн бэ? Энэ баяр наадамд ороход ер нь одоо даасан лам тэгсэн шүтэн тэрэндээ мэдээж одоо залбираад л ордог бах тийм ээ. Шүтлэгтэй байлгүй яг хуу тэгэхээр шүтлэгтэй тухайн үед бол тэгээ хоёр гартаа итгэл өөртөө итгэл орж байгаа юм л да. Тэр өдөр бол аав ээж амьдсан хүн байна. Аав ээжигээ бодно. Нот үсээ бодно. Эцсийн төгсгөл гэж боддог намайг идвэрлэж байгаа үед. Тэгэл өглөө нь аав ээжтэйгээ нэг ярьчаал наадмын талбараа гараад бич хийж байгаа юм да. Тэгээ шүтлэг хямрын сан гэртээ арцаа буугална, хувцаа сайхан ариулна тэгэл наадмын өмнө бол урд нэг альт бөө шүтээ тэгээд удлаа юм санагдаад тэгээ бүр болцсон шүү дээ. Одоо хамаагүй ярьчихлаа шүү. Тэр ихтэй гоё юм болсон. 2000 Ирхмээ аврагт унаад ундаг наадмаар 4-ийн даваанд 10 дуу 4-ийн даваанд ундаг наадамд байхгүй. Манай нэг 2 давчгаад 3-ын дав 12-ны өглөө эхлэнэгээд 2-ын дав 11-ний өрөө дуусан гут хаанаа миний дүүч. За. Тэгэхээр цэнгэлтгээс гарч ирэх 2 давтсан хүн давчлаа гэд гараад. Тэгсэн чинь Улаанбаатар төвчт буудлын тэнд хүрээд иргээл. Тэг чинь зүнхөө өөрцөн. Тэгэхээр яваад очлаа. За миний дүү амар үнэтэй таарсан. Маргааш ч асуудалгүй цолоо авна гэж байгаа. Тэгэл ямар хүн гэсэн чинь амар бөөгөл чи анх бөө мэдэхгүй чи. Тэгэл очлоо. Тэгээ оройн тэр хооны хөөцөд чил гэрлэг очиагүй. Шууд ах дээр очивол. Тэгээ тэр бөөгэнд очлоо. Тэгсэн чинь тухайд
бас нэлээд мөнгөний тоо тэр бөө хэлээд. Тэр бөөг нөгөөд бөөд өгөөд. Шүнжэнгөө бөглөөд. За. Маргааш би барилдах гэж байна. Зодон шууд ингэ тавьж байгаа л. Тэр айл зодон шууд малгаж тавьж байгаа. Сүүлд гоо ингэ үсрээл. Тэгэл нэг тийм болсон да. Тэгэл маргааш нь юу яадаг шүү дээ. Тэдний шил сүүм аваад нэг уул руу гарна, ойрын хүн байна нөхөр маргааш шүнжэнгөө яваад нөгөө шүнжэнгөө өглөө 7:46 цаг тийш явна уул руу гарна гээд гэр оролны лгүүрүүдийг дуусгаад баахан 20-30 литр сүү бараг 40-50 арих ав гээд. Тэгэхэд гарч ирсэн шүү дээ. Тэгээ манай нэг ах цуг яваад их ч хоёр яваад манай нэг найз миний утсыг барилж яхад тэгэл нэг тийм болсон. тэгээд дахиж ер нь сүжиг буурсан. Тэгэл болсон. Тэгэл юм гэдээсээ хямрын сангаад юу яа тавиулал. Тэгэл ер нь хүн дэвш өөртөө итгэх. Өөртөө бүхэн шарийнхаа дөрөнд жил болгоныг гарна. Өөгөл жагалсан хэгэлсэн эдрийн голынхаа уснаас очиж амсна. Тэгэл хоёр гартаа итгэндээ. Тэгж ирээл начмалсан да гэж амссан да. 14 оны наадам минь тухай ярихад бас юм бэ. Баггүй ч над руу ярьдгийг. Орон. Тааж маргааш яах гэж юм гээл тэгж байна. Тэгэхээр би орон надтай нэг 7-8 минут 10 минут ярьдаг байсан. Ярьсан юм байна л да. Тухай үед ярьж. Яах гэж юм гээл ярих. За маргааш нар жарах үед зүүн баруун талд нэг шар нөхөр гараад ирсэн зогсож байна. Тэрний нэг нь би эдэг хэлдэг байхгүй. За. Тэгээд за чи юм уу солиороод чи юм уу гэж зүгээр ярмаар гээл. Тэгэл унц. Маргааш нь тэгэл тэгчихсэн шүү дээ. Гараад ирсэн байсан. Та зүгээр яах вэ? Баггүй начингаас чиний асуугаарай. Тэр үед яасан танд өөрт ер нь л нэг тийм дээшээ барилчих зүүн төрөөд байсан юм уу? Төрж ирсэн. Төрж ирсэн ч гэжтэй юу яаж ирсэн юм? Манай гончигтан битэрч их сонио хүмүүс байгаа. Хоёулаа 11 оны начин. 12-нд хоёулаа цолоо отлсан. Цуг. Тэгсэн. 13-нд би 5-ын даваанд унсан, гончигтан бүзүрсэн. Тэгээ 14-нд би бас нэг хөдөлмөр штэ. Тийм ээ. Тэгээ яг тэр жил яг их хөнгөн их тайван тийм эсэ. Ер нь тэгэл жоо маадч гэрмэртэй. Оройн өглөө ингээл гэрээсээ гарахтаа энийгээ цоолоод ирнэ гэж гарч байгаа шүү дээ. Ер нь л өөртөө итгэлтэй. Гэр бүлийнхэнтэй хэлээл. 2014 оны тэр жилийн наадам сайхан болж одоогийн дархаа авраг утсуур аврагтаа та улсын харцаг цолтой багт нь үзүр төрөнд үлдэж үзүүрлж байлаа. Тэгээ тэр наадамд бас олон сайхан хүчтэй хөгчүүдийг давж суулж тэгээд одоо төрийн наадмын үзүүр өгөхөр шалгарч Монгол улсын гард цолонд хүрсэн дээ. Тэгээд тэр жилийнхаа наадмыг ер нь хайхнуур бэлдсэн тэр өвөл хаврын бэлтгэл сургуульд ер нь ямар хөө хийсэн? 14 оны наадам 14 оны хаврын нэг начин золтонгуудын барилдаан болсон юм да. Тий, халз барилдаан болсон тий. За тэн дээр машин дууссан шүү дээ. Тэгсэн. Тэрийг санддаг уу? Сандаг. Би өсгөд хоёр нь даваа аваагүй. Аваагүй. Тий. Яг өсгөд начин болцсон. Тэгээд өвлөн тэнд барилдаад тэнд юу гэдэг халд барилдаанууд яг одоо начин золтонгуудын халд барилдаанд ордог байхгүй юу? Сансаа ор гэл тэг чансам харсан ч юм орсон. Оронгуудаа нэг ч тавдгүй юм да. 6-0. 6-0 болохоор чинь бас хүмүүс чинь юу яд юм л шүү дээ. Бас нөх хүний хандлага. За энэ ч одоо харьчлаа энэ ч одоо нэмэргүй болж гэдэг. Нэмэргүй болж одоо энэ бол дараагийн үйл ажиллагаараа явуулсан. Одоо энэс амжилтаар гарахгүй гэсэн нэг тийм бодогдсон юм л шүү дээ. Тэгээ нийт мас
бас одоо ганцхан хүмүүс л энэ одоо яг хөө термин ингээл нутаг орныхан. Тэгэхээр чи хүн чинь бас тэнийг биш болохоор юм бодд юм л шүү дээ. Тэгээ хаврын жоохон бэлтгэл хийсэн. Одоо энэ нэг хоёр залуутай энэ улсын харьцаг Батэрдэнд энэ чинь хас хүн залуу байсан шүү дээ. Тэгээ намарсан. Одоо нэг өнгөрсөн жилийн ч юм бол Улсын харьцаг начи хоёр. Тий. Энэ хоёртойгоо тэгээ жоохон бэлтгэл хийгээд хаврын. Хаврын жоохон бэлтгэл хийгээд тэгээд хүн ч байна тэгээд нэг ганц сум тавьж үдчих бэлтгэл хийж үдээ гэж тал тэгээд нэг жоохон бэлтгэл хийгээл орсон доо. Тэгээд бэлтгэл гайгүй байх үед юу яа гэм л. Ер нь унах мунах ч юм одоо нөгөө өмнө нөгөө аягтай хоол молоо дутуу орхиж өрхөө гарахгүй юу бүгдийг нь хоолоо идчихэд нэг сонин түүхээр хэд 14-ны наадмаар талигач дээр бас их ойрхон байдаг гэсэн ингэвд. За. Тэр үтээ орой таарад машин болгон газар таарад за дүү бэлтгэл сайн хөрсөн ч хүмүүс сайн байна хаа. Энэ жил бол дүүн л ер нь сайн байна. Унд унахааргүй гэсэн. Дүү харсан их л гоё болсон юм шиг харагдлаа. За тэгэл явсан. Маргааш ахын цаа нэг ахын эцний маргааш нэг 3 харъя да. Гээл саллаа битээ. Тэгээд амн дээр очиод 3 доонд ам ахгүй бодоод ам сонсч ирсэн. За аймгийн арсан толтон аваад явах. Улсын толтон авъя гэд. Тогтохгүй нэ чи. Начинга 3 доонд автсан. Тухайн үед тоог чөөрхийн дүүг гаргаж өгөх гэж юм л чаваас. Шинээгээ юу? Шинээгээ. Тэгээд тоог авчихаа буцааг үтсэн. Хүмүүний найз ягаад нам найдаа авчихгаа гэл хөөрөөдөөс байна найз. Дув дув очиод тэгээд суучлаг байхаа. Тэгээд тоогийг авлаа 3 дээр. За 3 тоогийн гор машин. 4-ийн доонд ганхуу бас их сонирн байгаа тэр юм. Өмнөх жил нь гончиг томтод 4-ийн доонд ганхуу тарж ирсэн. Тэгээд тэр хүн үзүүлсэн байгаа биз? Тий. Нэг оны начин. Дараа жил нь золоо баталсан. Дараа жил нь усын үзүүлсэн. Ганхуу начиг давсан бүх дэшээ барилдаг гэдэг тухайд нэг яриа гарсан шүү дээ. Тэгээ бас тэрийг бол чихэндээ сонссон байгаа шүү дээ. Тэгээ сонссон байж байгаа л. Тэгээ 4-ийн доонд ганхууг бороо шиврээд бас тэр чим ганхууч бас 150-60 хил байгаа тий. Байх бах. 150-60 хилтэй. Би болохоор нэг 115 бодлоо хэллээс байна. Тэгээ бороо шиврээд ганхуутай барилсан. Ганхууч нь барилддаг басидад. За эмчрүүч нэг яваал, гүйрүүч нэг яваал басидад. Тэгээ сүүлд нь хэлж байгаа. Би чамтай яагаад басидад гэсэнгүүл золгоод хоёлоо салаал барьд сонгуул миний талаар сонгуул би чамд аваа шидчихнэ. За чиний талаар сонгуул би сонгоон 160 тавиулчихна. Тэгэл тэрийг л үзэх гэжсэн. Тэгээ битээр золгоод дан золгоод би галгаж байгаа шүү дээ. Ганхуу алгаж байгаа шүү дээ. Тийм үү. Тэр тэн дээр чи ер нь бүгдийг алгаж байгаа хамгийн ихнийх нь тэр байсан бас. 160 хилтэй алгацсан шүү дээ. 160 хилтэй алгадна гэж бас тий. Тэгээ явуулчихна гэдэг ч бас амаргүй байх шүү. Тийм лаксоны хөдөлгөөн гэдэг тий. Тэгээд ганхуугаар 4 даваад нямсар начин битээр хоёул 4 давтсан. Тэр найзууд. За одоо хоёул 5-ын даваа харандаа гэл хоёул бод санах юмс авахгүй. Тэгээ зингэлтийн гадаа болонд завсарлангуут нь болон суучсан. Тэгсэн нямсрын хин авчлаа гээл тэгтээ. Намаа хин авчлаа. Ирэх маяг. Нямсрын гарагч авчлаа. За хоёулаас үтсэндээ одоо хоёул алдах юм байхгүй гэл. Хоёул шивэн. Тэгээд нямсрын мөн уучлаа. Би ирэх маягаа хоршаар бүх юм хөдлөж байгаад нэг дарж унаад. Төрөний ярьдгаар. За улсын өсгий төрний чин жаргал сайхан улсын авраг ерхэн баяраар тавдууллаа. За үнхээр баярлж байх шиг байна да дарахчгүй юм да. Тэрийн хоёр наадамд 3 удаагаан тавлаа шиг бүрлээ. За ерхэн баяр авраг бол үнхээр юм одоо 5-ын даваа нунан чиний бодоогүй хаа. Бид харамсч байх шиг байна да. ингээд Савхан аймгийн Гадархан, Савхан аймгийн Идгэр сумын Ариат
Чингил дүүргийн цагтаа Инглиш шинэ Азманы группийн бүх Монгол улсын өс гидэр нэчин Шэр улсын жаргал сайхан улсын авраг эрхэм баяраар тав давж төрийнхээ баяр наадамд 3 дахь удаагаан шөвгөрч улам нэмэх чимэг хүртэх болцлыг хангалаа да. Гэхдээ одоо 6-гийн даваа харцгийн даваа ус байгаа. Тэгээ 6-гийн даваа эхэлсэн. Мөнх тавар гавцсан. Мөнх тавар гавцсан болохоор чинь би чинь болохоор 3 удаа цолоо баталсан ч одоо яах юм? Юу харцсан юу 3 удаа цолоо баталсан. 3 удаа 3 дахь 5 давчаад давцсан. Ер нь хүн чинь тэгтээ тавьширчдаг юм лээ. 3 удаа 5 давцсан. Одоо яах юм? Тэгээд мөнх тавар гавцсан. Мөнх таврыг дарж унаал. Бас хийдэг юм хийсэн шүү дээ. Гарын хөшөөд суулаад араар нь мордоод. Тэгээд харцгцолтой боллоо. За сүнжигний өрцөн халаа тавьс хөлд норлоо. За гүсэдэ. За сахин аймгийн эдгэр сумын харьяасан улсын өсгөлтөр нэчин жаргал сайхан улсын авраг мөнх батаар 6 давж Монгол улсын гарцсан сулны улсуудыг хангалаа. Жаргал сайхан ямар ч байсан өнөөдөр гарцсан болох хөлбөлтөлтэй байжээ. Тэгэл гараа ингээл алгадаал өөртөө баяр үргээл гүгээд байдаг тий. Гүгээл байдгийг. Хурд мурд гэж тэгтээ та их сайн байсан юм. Тэр хурдтай байсан юм лээ тий. Тэр давчаал баярлж гүйж байгаа тэр хурд бол бас нэлээд хурдлж байгаа юм тий. Тий. Тэгэл ичээд идэг шүү дээ тэрийг. Тэгээ дараагийн даваа. Дараагийн даваанд хэнийг мукватер сланга гараад олоод аваад. Бас алгатайгаа хийгээд. Илүүсэл тэглэв. Тэгээд заан болчлоо. Тэгээд Монгол улсын заан гэдэг нь мөрөөдлийн цол тий. Тэгэлгүй яах вэ? Заан цолд их дуртай шүү дээ би хүүхд байх. Тийм үү. За дахимчлаа. За ингээд улсын заан цолны болцлыг хангалаа. Савхан аймгийн эдгэр сумын харьяа Чингил дүүргийн цагтаа ингээд ZB Construction компани бүх Монгол улсын өс гидэр нэчин Шэр улсын жаргал сайхан улсын өрсөлдөм мөнх батараар 7 давж Монгол улсын заан цолны болцлыг хангалаа. Тэгээ байжсэн чинь Гард гамба 8 даваанд аваад. Гард гамбаага нэг алгатаад. Тэгэд их бэлтгэл сайн байсан юм уу их бэртэй байсан юм одоо яас босч унтсан шүү дээ гамба. Тэр хардаг. Тий, тэгээд нэг ингээд шүрмсэн татчихсан тий. За улсын Гард Ганбаатар улсын өс гидэр нэчин жаргал сайхан нар баруун талаар дөрвөлжин зулгаад. За дахимчлаа да. За ингээд ирнэ. За мөнх батараас дахимдаад авсан Гард Ганбаатарыг дахимдаад авчихлаа. Баруун зүүн альж талд нь ээжлээ дахимдаад байна да. За Завхан аймгийн эдгэр сумын харьяа Чингил дүүргийн цагтаа ингээд засаг таны завхан дэвжээ ZB Construction компани бүх Монгол улсын өс гидэр нэчин Шэр улсын жаргал сайхан улсын Гард Ганбаатараа 8 давж өнөөдрийн үндэсний баяр наадмын түрүү улаалтахаар шалгарын үлдэж улсын гард цолны болцлыг хангаа тугаан торлоо. За дарсан солны төлөө юу түрүү арийн төлөө энэ дөрөлдөж байгаа хоёр бүхийн хэн давсан тань барилдан. Баггүй маргааш нэрж байгаа. Чист амар хүчтэй ламтай байна гэж. Тийштэй гэж би. Тийштэй гэдэг. Ямар хүчтэй лам. Гэхдээ цэнгэлтгийн тэнд нэг хитэн тагтаа байсан тэр ямар хүчтэй тагтаа гэж. Энэ бөхчүүч нэг наадмын урд өдөр бас ингээм юм өргөдөг юм шүү дээ. Удаа өргөхөөр тэрнгүүр чинь бас удаан байна шүү дээ. Тэр чинь байгалийн амтын ирж амсан шүү дээ. Тэр чинь тэр хитэн тагтаа байгаадсан гинэ. За. Тэр миний л одоо хүчтэй тагтаа нь гамбаг ингэж солбож унгаад. Таны тагтаанууд энд чидээ үзүүлээд байсан байна. Тэгсэн шүү дээ. Тийм юм болж байгаа. Тэгээ тэр жилийн наадмын шүгээн дөрөвт ч одоо Ганбаатар гард та Санжаа авраг бид дөрөв цуура авраг гэдэг та дөрөв үлдчихэж байгаа. Тэгээ зүгээр шүгээн дөрөвт одоо Ганбаатар гард 85 оноос 87 85-аас 87 82 үү тийм ээ? Тий. Ганбаатар 82. Тий. Авраг 85. Бацуур 87 тий. Тэгээ зүгээр Ганбаагаар одоо төрүүлж ам аавна. Тэгээд хоёр нь тун нэг нь аманд явах гэдэг.
та өөрийгөө зүгээр тэр гурвынхаа хинтээр барилдчихвал надад эвтэйхэндээ гамбаа намайг авчаасаа ч юм уу намайг энэнтэй тунаачаасаа ч юм уу тийм тооцоол бол тиймэрхүү зүгээр санаа ер нь орж ирж ивэл тэр үе. Ирж ирсэн. За. Нэг дөрөв төлдөд. За. Батсууртай барилж ирсэн гэж бодож ирсэн шүү дээ. Яагаад? Арай нөгөө хоёроос арай гайгүй санагдаад тухайд. Аа. Биш Батсуур чинь ерөөхдөө хаяад байдаг гэсэн шүү дээ. Усын дуун унсан шүү дээ. Аа. Өмнө нь бол заханд очоод нэг цол авахгүй дэрэгт нь хөөрхийн 3 даванд авч иргүүтээд аваад чаяал уцаагаал явуулж ирсэн шүү дээ. Тийм үү. Бас тийм мухай болсон юмаас. Аа. Тухайд өгч байсан л гэж. Амаа би ч аймгаарсан цолтой. Аа. Аймгийн ач Батсуур гэдэг шүү дээ. Тий. Тэгээ заханд ирж барилдахаар гаднаас ирсэн гаднаас гэл манай баяр жуулан гарч чинь за энэ гаднаас ийм хөвчүүд ирсэн байна. Наадам алчуу та нар энийг аваа гэл тухайд шүү Батсуурыг аваалаа. Чи энийг гэж. Чи энийг шууд надад энийг өгсөн цаа гэл чил тухайд өгч гэсэн. Аа. Наадам ч онохгүй байхгүй. Тэгэхээр та ер нь тэр улсын наадамд үзүр төрөнд барилддагаас өмнө бол нэг унаагүй байсан байна тий. Тийм болохоор бас шүгэн дөрөвт дээрийг тунаачаа. Үзүр төрөнд гарахад би юу хийжсэн шүү дээ. Аа. Арслан болгоч ямар амарх юм бэ? Улсын арслан жаргал сайхан гэдэг аманда бодоод тэгээд амарх юм партийн болоорцсон бодсон. Иргүй юм. Ер нь гэхдээ тэгээд бүхчүүдийн ярианаас дандаа сонсоод байхаар за би ингээл тийм болчлоо да. За би ингээл давчлаа да гэл бодсон тэгэл унтсан байдаг гэж яриад байна. Яг үнэ. Тэгэхээр тэр бодол төрүүлж тийм дэмий юм бодох юм. Бодох ёстой тийм ээ. Дэмий явах гэдэг тий. Нэгдүгээр дэмий байгаа. Хоёрдугаар дээшээ барилж исэн ганц нэг барилж исэн зөвлөө за одоо чи юм тайван бай одоо юм яг урдах бүхөө хар сэтгэлийн хөрлөө дараа тийм нэг жоо халаарлах хэрэгтэй болов гэж минийхэр бодсон. Аа. Юм. Аа. Таныг тэгээ зүгээр би ч энэ очил нэг начин цолтой нөхөрч шууд үзүүлчих чинь тийм үст тийм ээ. Аа. Шууд үзүр төрөнд гараад ирэхэр чинь. Тэгээд тэгтээ зүгээр таныг ерөнхийдөө тэр өндөр даваануудад гарч барилжчихад хажуугаар чи ер нь хэн дээли чин барьж хэн яг тулж ингэж заавар зөвлөгөө өгч бас хэлж ярьж гаргаж ийсэн. Манай нэг найз байгаа. Тохоймгийн баян сумын харьяат. Элбгийн баасанд орж ид аймгийн зан сонсч байсан. Тэр үтээр чи нөөзээгөө найзууд. Аа. Тэр минь одоо тэрэндээ баярлалаа. Дээлийн захыг байнга барайл битээр ямсар начин бид гур байсан та. Аа. Тэр хүн ч бас өөрөө ер нь зүгээр бас сайн барилж дээ тий. Мондог барилж байсан тий. Тэст мондог барилж дээ тий. Манай тийч бас л эвгүй барилдээд шүү. Тэр л яг миний яг дээлийг барил яг миний хажууд яг бат. Цуг байсан. Үзүүр түрүүнд ямар хоо юм төлөвлөж ирнэ гарсан та. Ерөнхийдөө унах нөхцөл байхгүй гэж бодож байна. За. Нөгөө хэдээс жинхэнэ амархан болцсон гэж юм шүү дээ. Тэгсэн чи одоо үеийн хамгийн лаг аврагт нь тэгээ та бол тэнд харьцангуй хөнгөн барилдаад гараад ирсэн. Хөнгөн барилдаад гараад. Шүгэн дөрөвт Санжаавархтаа нэлээд удаан барилдаад бас аргичаагаартай тий барь сонгосон. Тэгэхэд тэр 14 наадам лөө. Тий. Аргичаагаартай барь сонголтоо барилдаж тэрээр удаа тий. Тий 7-гийн даваар. Тэгээ 8 дээр 6 дээр Фурдав гарсан тань нэлээд хүнд барил дээр тийш гарч ирсэн. 8 дээр Санжаавархтаа бас нэлээд удсан. Тэгэл одоо тэр барилдаануудын нөгөө хүмүүс ингээл харж исэн бол дивж явахтаа ингээл шөрөмснө ягаал хойд тий ингээ хоёр шилбэ ингээ гараараа ингээл гараар цохиочвол тий. Тэгээ явж идэг тий. Тий. Тэгэхэд яг миний хажууд тэр манай тэр хоёр найз л байсан даа. Аа. Тийм. Манай усынхан бол сайхан яанда тийм ээ. Танаар ангаманга тий. Сайхан зөвлөндөө тий. Гэхдээ одоо тэгээд өсгөө авраг аргач яах мах тий. Тэр өндөр даванд зүгээр жоохон ахмад том цолтой хүн дэргэд чинь байсан бол бас яах байсан тий. Тий. Арай нэг өөр юм хэлээ гаргасан тий. Тэгээ яг яагаад яачдаг лээ хоёрын барилдаач одоо. Хоёулаа барилдаж явж бол элийг үсэн жигнэс барилдаал. Тэгээд золгоол, дан золгоол, давхар золгоол, давхрын ихний давхраас ганц 50 шууднаас дараа за 50-хгүй мэн гээд 50-хгүй мэн жижиг юм хөшөөнд тавигддаг шүү дээ. Тийм үү. Тэгэл хөшгдөөл ийш хөл алдаал тэгэл
Тэгэл тэн дээр голлоод арих те. За баруун талаар дөрвөлжин зулгаад давхар шуудагдсан бэрстэй болсон. За шуудганы сашгаа төрөд явсан. За тохиолсон бичгээр tajibdede olsun гацсан. Атсуур давуулсан. Ярмал сайхан гэж бодлоо. За ингээд Увс аймгийн Ховд сумын угуул улсын гацсан намсрайжийн хөө Батсуур улсын баяр наадамдан 9 давн төрүүлж Монгол улсын арслан цолны болцыг хангалаа. Савхан аймгийн Идэр сумын Харьяатан улсын өсгөдөр начин жаргал сайхан 8 давн үсвэргэж улсын гард цолны болцыг хангалаа. Тэгж Монгол улсын гард цол хүртсэн. Тэгээ ерөн зүгээр төрийн наадамд тэгж та өөрийгөө бас төрөө үзүүрт хүртэл барилчиндаа гэсэн итгэл ер нь хэр байсан. Тэгээ тэр сайхан 9 хөлт цагаан тугийг 9 тойроод эндэрд гарах тэр сайхан мэдрэмж ер нь ямар байдаг бол сайхан байлгүй хөө. Төрийн наадамд төрүүлч юмсэл гэж хүн бодож байгаа. Энэ төрүүлч юмс. Мөнх гэрдэн нарслан хэцүүсэн баха тий. Гэхдээ тэгээд 5-5 удаа тэр хүн 5 яаж чад мон митул ганцхан юу авах тий. Юу удагдах уу тий. Тэгээ боддоо. Зүгээр баярлах нь л дийлэнх баг. Баярлах нь л дийлэх. Тэгвэл тэр хүний 5 гэхэл бас ял тэр хүнийг хараад өрөвддөг шүү дээ өмнөөс нь. Хавланд нэг хүнтэй тий. Тэр яагаад нэг 5-д нэг хайж болдгүй. Хайхоо болохгүй юм болдгүй л бах та одоо тэгээд. Мөг яах нэр өөр хүнтэй байсан бол төрүүлэх байсан бах тий. Гэхдээ 5-д нэг ядаж. Тэр одоо тэр дөрөв журмаа ч юм өөрчлөөд одоо барилдын дөрөв журмыг одоо өөрчлөөд 5-д нэг гэдэг. Моноос нь ганц яахт л ямар амаас. Баярлах нь их байх шүү дээ. Тийм ээ. Начин байсан юм чи тий. Начин байсан. Баярлах нь их байх. Тийм л байна. Тэгээд завхан нутгийнхаа таа чи хэд 4 дахь гард цолтон. 4 дахь гард зах. Манай хамгийн олон гардтай байна шүү дээ манай аймаг. Тэр гард цолох гард тэр мод гард. Ах гард баярж авлаа. Гончиг дамб гард. Ер нь энэ би гард цол гацдаг гэж нэг үг байгаа тийм. Үг байгаатай энэ манай хоёр том гард ахал төрүүл бонцгийнх төрүүлж өгсөн юм л баярж авлаа гард чинь зүгээр дивэл болчихсон юм л шүү дээ. Тэр барилдын бичдэг яд байдаг шүү. Бас л тийм л бас л юм билээ тийм ээ. Өмнөх даваанд нь баасанд орж заантаа жоохон маргаантай барилдантай. Тий бас нэг юм ярьдаг шүү дээ тий. Маргаантай барилдаа унаа ойрлт юм л. Тэн дээр нэрлэхэд дараагийн даваанд бол зүгээр тэнд зүгээр одоогоор л зүгээр жоохон дивчгтэл илүү хүсээ тайлах гэдэг ингэж ийсэн юм л шүү дээ. Тэгээ баяр цагаан зан цаанаас нэрээд тайлуулаа. Тэгээд боссон шүү дээ. Тэр бичлэг нь байдаг. Тийм билүү. Тэр хоёр хүн л чойжсэн баха. Манай хоёр ах гард. Тийм ээ. Магадгүй. Манай ончигч нь бас дээшээ барилдах гэж хэсэг үзлээ те. Болсонгүй. Олон шүүгүрлээ тийм ээ. Олон шүүгүрлээ. Энэ зэгтөө сайхан барилдсан шүү те. Тэгсэн сайхан барилдчихсэн. Тэгээ одоо сая энэ хавар одоо энэ Завхан аймгийн Завхан дэвжээ, Даян дэвжээгийн хоёр бүхэн дэвжээ нийлээ Завхан Даян дэвжээ болоод сүүж ууланд одоо бэлтгэлээ бацаагаад олон сайхан бөхчүүд гараад ирсэн байгаа юм байна. Тэгээ гончиг дамгаар та хоёр ерөнхийдөө ахлаад нутгийнхаа залуучуудыг бэлтгэл хийлгээд ингэ байж байгаа юм байна. Тэгээ Монгол улсын говьяд тамирчин, улсын зан лав гэрэл гэж одоо эдгээр залуу сайхан зан дэлхийн бүх танай галд одоо би байна. Тэгээд ер нь бол Завхан нутгаас дараагийн төрөг одоо залгуулах хүн гэж харж байгаа хүн бол яалт байхгүй одоо лав гэрэл заа маань мөн. Тэгээ ер нь лав гэрэл зааны болоод бусад залуучуудын бэлтгэл сургуульд яг ямар байна? Та хоёр маань одоо яг албан ёсны багш гэж явж гин үү зүгээр нутгийн ахын хуваар эднэрийгээ ингээд ахлаал байж гин үү? Сая өнгөрсөн хавар бас чамгүй хэдэн жил хоёр дэвжээ гэж яваад тэг өнгөрсөн хавар нутгийн зөвлөл
дээд удирдлагууд ярьж байгаад хоёр бүхэн дивжээг нэгтгэе гэсэн санал тавьцгаагаад хоёулаа тэгцгээе гэд. Тэгээ өнгөрсөн авар завханд хоёр дивжин нээлтийн барилдаан болоод би очиод ирсэн. Тэр барилдаан дээр гэдэг одоо энэ жил нэгдэж гарыг цаашдаа нэг бай гэд Монгол улсын тод манлаа яач давгдарж явах нь тэргүүнээр дивжиний тэргүүн болсон. Тэгээд одоо ирэх намраас албан ёсны багш магштай тэгээд бэлтгэл сургалтын хийлгийе гэсэн тийм зорилготой байх юм байна лээ. Тэгээд гончтан битэрийн хувьд бол одоохондоо зодгоо өмсөж байгаагийн хувьд томцолтой хөгчүүдийн хувьд энэ залуучуудаа зөвлөөд чадах чинийг одоо мэддэг чаддаг бүх юм ал зааж зөвлөл байж байна. Албан ёсны багш биш. Ирэх намраас багш бол маргааш манай галын барилдаан болох гэж байна. Манай тэргүүн давгаах ирэх гэж ирнэ гэсэн. Маргааш мөрдгийн зөвлөмөлийн хүмүүс ирэх байх. Ирэх намраас л байх та. Давгаах чих буйнтай юм шүү дээ. Морны хажуугаар бүх юм бас нэг том айл руу ороод ирсэн. Одоо нэг 60-70 хөгчүүд байна шүү дээ. Тэгээд алстаа лав гэрэл зам нь сайн барилдаад энэ жил гайгүй барилдах бэлтгэл сургалтын гайгүй байгаа. Сайн барилдаад Монгол төрийн наадамд бидний аваагүй том цолыг авах болтгол гэж хүсэж байна. Доод үеийн залуучууд нь ч гэсэн сайн барилдах байх тий. Ер нь зүгээр улсын цолны таавагт оруулчихаар сайхан аймгийн цолтнууд гэвэл одоо хэнийг нэрлэхээр байна та? Галаасаа юу? Тий. Галаасаа Зохион бид нар сүм яриад Алтан үеийн нар мандах гэнэ аймаг ярьсан байна. Би тэр чинь яг нэг сүм их. Тэр залуу энэ жил гайгүй байна дээ. Энэ улсын цолтон болчих болов. Дүүгийн төгөлтэй сургалтанд гайгүй байвал сайн барилдах болов гэж байна. Ерөн зүгээр ингээд одоо наадамд өгсөн үед том цолтой бүхий хуваар нь эд барилдж байгаа нутгийн бүхчүүдийг харж байхад төрийн наадамд ер нь за энэ жил энээс ирнэх олдохгүй болов гэж хэлчихээр залуучууд ер нь хэн байна? Энэ улсын наадам уу? Тий. Юу дээшээ барилдах уу? Төрийн наадмын өнгөнд одоо нэрлэлчээр энэ ер нь тун гинтэдэ гэж хэлчихээр. За манай нутгийн дүү байгаа. Заан дүү. Батмагна Орхонбаяр хангаа авраг танаа нутгийн нэг дүү байгаа юм да. Сайхан залуу бас сүгөөтэй. Ер нь энэ хідээс зөрөхгүй дээ. Гарын 5 хорон дотор. Багцаа байна. 12-ны орол гараа сууж ийда тийм ээ. Би ч бас л хангаа. Байна. Манай нутгийн дүү байна. Орхонбаяр байна. Батмагна Сүхбат. Би бол Баталзын цааныг нэмэх юм. Тэгэл ерөнхийдөө юу? Тий. Баталзын нэ тий? Тий. За ер нь Баянгороос нар мандчих биш. Магадгүй л баг. Үед хийж бодоод байгаа юм да. Энэ жилдээ төрөө дагаж бүхний явдгийн гэсэн шүү дээ. Сонсон. Ер нь тэгж л ярих юм билээ шүү дээ тий. Өдөрч болсон гэж ярих үү. Тэгээ сая одоо тасаг масаг иймэрхүү болж байна тий. Тэгэхээр бас нэг юмны салхи хэрэгж байгаа ч байж болох л. Юмны салхи хэрэгжчихвэл эд Баянгорынх минь. Тэгээд надад хадгаа бариад ирээ гэж. Таачлаа гэдэг. За, жанчуулангаа угаал хэлээ. Хандгаатай жанчуулан. Энэ халуунд ч аршаа ер зүгээр бол амны сангаа сайхан. Амны сангаа тайлна. Хандгаатай жанчуулан байхад алдахгүй. Бүхчүүд ер нь бэлтгэл дээр их уудаг юм шиг. Энэгээр залуучууд уугаа явдал шүү дээ. Ойрон. Хандгаатай жанчуулангаа угаал хоолой шингээгээл. Дөрөв их чи мөн бэлтгэл хийж явах нэрлээ тий. Тэгсэн чинь бүхчүүд ууцсан юм шиг. Банчуудын энэ залуучуудтайгаа л гэл хөөргөр гэж байна. Гэхдээ гоё л шүү дээ. Одоо тэгээд яг хөө энэ залуучууд аваа явах гэж байгаа ш тийм ээ. Мэдчих чадах
зөөвлөх юм бол харамгүй би ярьдэн шүү дээ. Аа. Найзан дундаа байхыг хүсэж байна. Хүсдэг. Аа. Ремикон бүтээн байгуулалтыг итгэл дээр суурилдаг гэдэг. Улс орны маань эдийн засаг эрчимжиж, бүтээн байгуулалтын давалгаа цаг минутаар тоологдож байна. Манай цагт 300 м3 зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай суурин үйлдвэр болон Германы Lintec брендийн 90 м3 цаг хүчин чадалтай зөөврийн зуурмгийн үйлдвэрүүд нь өдгөө дэлхийн стандартад нийцсэн бүхэл төрлийн зуурмгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн улс орны томоохон бүтээн байгуулалтанд түүчээлэн хөв нэмрээ оруулсаар байна. Монголын тал нутгийн хэмэр болсон үндэсний бүх одоо таны ширээн дээр Bubblehead дүрээр амиллаа. Монголд анх удаа үндэсний бүхийн алдартнуудын дүртэй Bubblehead merchandise бүтээгдэхүүнийг чадварлаг гар урчуудын ур ухаанаар эх орондоо Northern Nomad Consulting хариуцлагатай хувьцаат компани урлаж байна. Бид Монголын ард түмний бахархал болсон үндэсний бүхийн төрхийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Bubblehead загварт шингээсэн нь энэ бол зүгээр нэг бэлэг биш. Бүхэл бүтэн төв үнэт төв. Таач бас үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монголдо үйлдвэрлэсэн Монгол бахархлын Bubblehead-ийг худалдан авч цуглуулаарай. Хандгаатай жанчилаа гэж мэдэхгүй байна да та нараа. Хордлого тусахад чинь хандгаа аварна. Хоол шингээхэд чинь хандгаа аварна. Ууланд авирахад чинь хандгаа эрдсийг ч нөхөн. Ус яах вэ? Уугаа дуусна. Ундаа яах вэ? Амны чинь сангааг арилгадаггүй юм аа. Хандгаа тавьсан ч алдчихгүй. Хандгаатай жанчилаа гэдэг чинь энэ дээгөө. Хүүстэр миний хандгаатай жанчилаа. Хандгаатай жанчивлан аршаа. Ерэн зүгээрийн бүхийн гал дээр ингээл харж байхад бөхчүүдийн нэрэмт дараа гэдэг юм их айхтар байх юм шиг байна тий. Ер нь айхтар байна шүү дээ. Та нарын ер нь анх одоо 20 хэдэн жилийн өмнө энд анх гарч ирж байх үе тэр үеийн бөхчүүдийн байр байдал өнөөгийн бөхчүүдийн байр байдалтай ингээ харьцуулаа харахаар ер нь хувьсан өөрчлөгдсөн сайн болсон тал жоохон сул тал болсон ч юм уу тиймэрхүү зүйлүүд ер нь хэр зөрөө ажиглагдаж байна одоо. Ганц нэг ажиглагдаж байна. Хөгжил, биеийн хөгжил, бэлтгэлийн одоо амжилт одоо юу гэдэг тухайн үед бэлтгэл сургуульд одоо бие авч явж тэр тал нь их хөгжсөн байна. Аа. Бүхий хэрэм дараа жоохон алдагдсан болов уу гэж харагддаг. Болов гэж бодож байгаа шүү дээ. Би тухайн үед анх одоо 2001 онд энэ сүүж уулын амралтанд ирж яхад нэг танихгүй ах нарын өрөөлөл яваад орцсон. Аа. Ороод тэр болонд нь сууж идэг. Тэгэл нэг яг хоол унд цадах мадхал ойлголт байхгүй шүү дээ. Аа. Тэгэл тэр болонд нь сууж юм ичээлэг болчихдог. Өөс санган ч гэсэн байхгүй. Тэгээд одоо эн чин даваа нэм заа хэлээч. Даваад орж хартах, нар мандах харцах. Бямбаагш. Аа. Дав хин мегмар заа. Аа. Батэрд навраг. Гэл энэ ч бүгд л арангаах өсгөө авмаар бүгд байсан шүү дээ. Аа. Тэгэл энд байж тэр том цолтой бүгч улсын цолтой бүгчүүд тэр хувьд бөөнөрөө байж ивэл очихгүй хөдөгдөхгүй. Хүү тэр холуур тойроод ингээд явны цаагуур орж явсаар гал Айлуулах дүүлнэ. тийм гол нэг тэд нар загнахгүй. Аа. Тэг айгаад ч хүндлэл яг нэг айгаал ингээл. Аа. Нэг имээгээд байдаг. Яг имийг л гэдэг юм. Аа. Тийм байсан. Одоо тэгсэн чи яаж? Одоо сайн дундаа орсон ба шүү дээ. Бүгд. Тэгээд одоо дутагдaltaй ч юм уу сайн хөгжилч юм мэдгүй. Аа. Ерөн зүгээр одоо та бэлтгэл сургуульд хийхийн хажуугаар хобби сонирхол ямар хобби малчин шүү дээ би. Аа? Малчин шүү дээ. Үхэр их олон үхэртэй гэлөө та? Малчин шүү дээ. Би одоогоос 5-6 жилийн өмнө Google Map дээрс малчин болох гээд. За. Малда адуу шүү дээ. Үхэрчин болъё гээд. Аа. Тэгээд үхэр өсгч нутаг гээд би харж ялаа. За. 5-6 жилийн өмнө. Сэлэнг рүү харлаа. Сэлэнг гарч ирж байна. Тэгээд хинтээ
Сүхбаатар доорнд гэж гарч ирж байна. Хамгийн сүүлд мах сүүний чиглэлийн үхрийн үржил хийсэн сүү гэл ингээд бас бичээд орж байгаа шүү дээ. Тэгсэн чинь уулз голоо дагж хийсэн юм байна. Доорнд. За. Баян Баяндун Нориулын гэдэг энэ хойд уулзаад агаад. Тэгээд Баян уул сум гэж шууд донгол толгойд орж ирж шүү дээ. Манай аавын сум чинь бол Завхан аймгийн Баянц сум биш. Завхан аймгийн Баян уул сум гэж байсан шүү дээ. Баянц сум чинь. Хуучин уу? Тий. Тэгэхээр бас тийм байгааз. Тийм бай. Тэгээд орны Баян уул сум руу явж үзээгүй шууд Google Map дээр хийгээл гараа тавьчихсан. Наадмын дээр. Тэгээ очисон ч үү сайхан нутаг. Чи явж ирсэн үү? Гүү очоогүй. Яг дорндоор явж ирсэн тэр хойд цомдоор. За Баян уулаар нэг очиараа. Оо ус мод бүхэл юм байна. Өвс гэж юм. Тэгээд тэнд өхөр худалдаж аваад өхөртэй болоод. Тэгэл Баян уул өхрийн хоббит. Яагаад өхөртэй хоббит ч вэ? Амар гоё ярина. Юу адууны хобби гэдэг чинь өхрийн хоббит байхгүй. Хүмүүс чи тэр тугал тэр баруун харцаа. За. Баруун одоо ингээд хавар нь очиод харна. Нөгөөс юм байна шүү дээ. Намар нь оч. Өвөл нь оч. Дараа нь янз янз. Том болсон твэрсэн. Тэгэд голон нэг сөөр өхөр чинь 150-аас 200 өхөр нэг сөөр заяа. Нэг сөөр өхөр очиод хар. Суур хурж гоё шүү дээ. Суур. Тэгэл. Тэр нь аль чиглэлээр нь? Махны чиглэл. Махны чиглэлээр нь. Хамгийн сүүлд энд Баян уул тэрүүгээр уулзаад дагаж мах сүүний чиглэлийн өхөр үржил хийжсэн юм лээ. Социализм үед. Яг тэрийг үндсэлж ил таа. Үндсэлж одоо цус нь байна шүү дээ. Одоо мороор бол нэг цус байгаа шүү дээ. Тэгээд манай завхны шүдлэн өхөр дорндын шүдлэн өхөр завхны хязгаан соёл өхөр шүү дээ. Тэг бах. Тэр жингийн махны гарц марцуул харьцангуй тий. Харьцангуй. Баруун тийш жоохон жижиг шүү тий. Жижиг тий. Давж юу. Зүүн тал руу чи сайхан. Нутаг завхны хүмүүсийг бухаа солилдог. Цусаа хэлвгээд өө. Хобби нэг тийм хоббитэй. Тэгээд фитнес хийж гин. Жим. Өглөө гэрээсээ гараад хүүхдээ өргөжгчөөл. Тэгэл жимдээ орчоол, саундаа сурчгаал. Тэгээ одоо харин Санжаа таа шиг цэцэрлэг хүрээлэнтэй намайг авахгүй мó. Та тэгэл гарч ирүүлээ гэдэж болно шүү дээ. Та энэ шавар орё гэж одоо сүлээ. Тэгээ зүгээр 2014 онд улсын гарид цолтон болсон. Тэгээ бас яг харьцангуй нөгөө эд барилдах нас бол ерөнхийдөө бас яг оройтох тал руугаа л маягтай үзүр түрүүнд гарч ирсэн л да тийм. 3-4-тэй юу. Тэгээд эннээс хойш ерөнхийдөө зүгээр бас дахиад нэг сайхан шүүгүрчих дэшээ барилчих тийм боломж хараахан гарсангүй. Тэгээ шүүгүрхгүй дандаа 4-ийн доо унтсан шүү дээ. 4-5 дээр л нэг унсан юм да тий. Одоо Бямбутхан Арслан 4-ийн доонд унлаа. Хангаад 4-ийн доонд унлаа. Авраг. 15 оны наадамд би гарц цолтой Хангай аймаг гарсан цолтой. 4-ийн доонд унжсэн. Бямбутханд бас 4-ийн доонд унсан. Харцаг болдог жил нөх. Харцаг болдог жил. Мөнх хотод артгуул юу тэр мөнх орны мөнх тэгээ аймаг гарсан нэг 4-ийн доонд унсан. 19 он билүү тэр чинь. 19 онд. 18 онд яасан. Талигач инх тэнд инх хамгааланд унсан. Тийм. 16 онд болохоор одоо та одоо нутгийн дүү гэхүү таны шав гэхүү Батар эднийг одоо тийм нутгийн дүү анх сумын зан залуу анх надад бэлтгэл сургалтыг хийгээл ирсэн. Тэгээд тэр жил би 16 онд 4 давтсан. Тэрийг минь аймаг арслан болох гэж ирсэн чинь Бигт сүрэнд арцаг Бигт сүрэнд 4-ийн доонд унтсан завханд. Тэгээд улсын наадамд нөгөө амжаа дахиад ирэхгүй юу? Бүртгүүлчихэд. Тэгсэн чинь ондот 4 даваа гараад ирсэн шүү дээ. Улсын наадамд аймгийн зан цолтоо. Аймгийн зан цолтоонд 4 даваа гараад ирнэ. Тэгээд дагуулж явж ийсэн залуу тэгэд хүчээр аваад
авсан да. Өөр яах вэ те. Тий. Энэ дүүгэн тэгээд сайн барилдах болоогүй хэдэн жил харлаа. Одоо гайгүй барилдах болоо. Энэ жилд ихтэй сайн байгаа юм шүү. Сая танаа тэр завхны 2 дивжээ нийлсэн тэр барилдаан тэр завхандаа бол сайхан барилдаа төрүүлж ирсэн. Хөдрүүлэг зам маань тийм барь цалтчаад унахгүй байна. Тийм билээ тий. Одоо энэ жилийн завхнаас нар мадчихлуу гэж бодоод байгаа. Завхан Баянгор гэдэг яриад байгаа. Орон тишээл. Энэ жил завхан Баянгор баруун тал руу нар мадчих магадгүй байна. Чи тэгээ баруун тал гээд бас арангийг оруулаад байна тий. Тэгээд одоо манайхан чи чиг нэгтэй үзсэн. Тэгээд байна гэж бодод байгаа юм да. Тэгээд хайвыг гэх юм уу да одоо. Хоёрхан залуул дагуулж бэлтгэл хийсэн би. За. 20 залуу бэлтгэл хийхэр ч юм бас ачаал ихтэй шүү дээ. Тэр хүмүүсийг 20 хүнийг бэлтгэл сургалтын тааруулах, 20 хүний амьдрал ах уу, 20 хүний одоо бүх иш бол бүхийн дараагийн амьдралын юу баталгаа янз янзын асуудал их шүү дээ. Тэгээ амарснаа энэ хэрэгтэйг дагуулж бэлтгэл хийсэн. Өнгөрсөн жилийн начин болдог. Тэгээ хоёулаа улсын цолтон боллоо. Одоо харин энэ залуучуудтай бол зөвлөөд харамгүй сэтгэлээрээ яриад эднэрт хэлэх зөвлөх одоо надаас авах юм юу байна? Шууд хэлье гэж байна шүү дээ. Нуухах юм байна. Нуух юм байхгүй. Эднэр миний өрсөлдөгч биш тийм ээ. Эднэр бүгднгээс нь одоо эднэрийн сайн барилж юу нутаг орн минь баярлална. Нутаг орны ахын дүүс минь баярлална тийм ээ. Энэ нутгийн залуучууд нь сайн барилдсан. Сайн яваасаа л их бодож байна. Ер нь ихтэй танд хамгийн их юм зааж өгсөн хүн хэм бэ? Бас их сайхан сургаалтай юм хэлдэг. Үлгэр дуурал авч бас нөгөөдий хүрсэн хүн гэвэл. Хөөхт одоо эдийн хүн чинь. Эдийн хүн чинь яг л анх одоо манай анги даасан багш байсан шүү дээ. Нэгдүгээр курстэй анги даасан багш тэгээд би нэг хазгаа явцсан. Эдийн хүн чинь тэгээс үл одоо нөгөө биднээс багшилж ийсэн одоо юм байх хэвээр ингээл бэлтгэл сургалт юм ингэж манай багш чих өрмөц. Тэгээд өөрөөсөө манай Захбай аймгийн нөмрөг сумын нав нэгс нөмргөр барилд гэж хэлсэн шүү дээ. Оо тийм үү. Тий. Тэгээ таныг бас улсын наадамд 2-3 ч удаа 3 гаргаж өгсөн байна тий. Багш минь гаргалгүй яах вэ? Одоо яг энэ залуучуудтай зөвлөж байгаад энэ залуучууд заах хүүхдүүдтэй ажилласан бол манай багш шүү дээ. Биднээс илүү тийм үстэй. Бэлтгэл сургалт тий. Би энэ ерөнхийдөө энэ эдийн хөшиг одоо энэ эдийн хөшиг ийм Монгол клуб гэдэг шүү дээ. Хэдэн сайхан залуучууд нутгийн залуучууд байна. Тэгсэн чи одоо тэр Чанжин болдгоос хажууд бэлтгэлд гарцсан байна хэдэн залуучуудтай. Хоёр ээлжээр нэг ээлжиндээ 40, сүүлийн ээлжиндээ 50-60 хүн гэж. Тийч замбраг бол юм шүү. Үгүй нэг амар болов. Сайхан хүүхдүүд байна. Тийм үү. Дараа үеийн аваргууд тэнд л байна. Нэр. Чи нэг тэр ийм Монголын хүүхдүүд дээр нэг очиороо. Сайхан залуучууд байна. Ер нь бол тэд чинь унтч ус чинь ногоо шилүүд юм шүү дээ. Шал өөр болт юм шүү. Өдрөөсөд юм шүү дээ. Одооны хүүхдүүд чинь. Одоо өвлөн намар ирсэн хүүхдийг хавар нарахаар шал өөр болцсон шүү дээ. Нөгөө эн чинь энэ штэ гэсэн тэгж байна. Та сая дүр нөгөө эдээхүү багш яг миний уулын анги даасан багш байсан гэж байна. Тэг нөгөө яг та нөгөө хэдтэй ингээд тусгаарлагдаад явцсан ч гэсэн аваргад бас нэг ангийнхан гээд бас нэг хэсэг хүмүүс байгаа шүү дээ. Яг хин хинтэй нэг анги байсан юм бэ. Одоо улсын чи Эрдэнэт. Хөвсгөлээ. Хөвсгөлийн Эрдэнэт. Улсын чи Нямд орж. Аранга Цэнхрийн. Цэн яваач л ийгүүс ч өгдөг хөөхтэй. Стэй ийгүүр л дээ. Тийм үү. Нямд орж. Яг одоо улсын хоёр цолтой бид гурав юм да тий. Бид гурав байна. Аймгийн арслан ганхүү. Эрдэнтийн ганхүү гэж хэлсэн. Тий. Өсвөр төрүүлж ирсэн. Тий гэсэн тий. Тэр ганхүү. Яг тийм одоо манай Бямбжүй танина. Манай бит хоёр ч удаа их орой тийм. Сумын зам явж байгаа тийм. Бид нэг анги. Тэр хэд ч манай. Манай Бямба. Бид хэд ч нэг анги байхгүй. Бас нэг тэгэл бүгчээр хэцүү гоё. 30-аад 20-30-аад хүүхд байгаа.
20-30-аас ихэд 5 л юм болсон байгаа. 4, 3, 2 тийм ээ. Одоо энэ барилж байгаа залуучууд 30 залуу байхад өсрөл 5-6 юм болно үнэн үү? Цол авах нь. Тий. Тэгэхээр дараагийн үеийн амьдрал ах уу, авгаа хөвгд, өр хөвгд, хань ижил манай бүх бас тий. Хүнд спорт тий. Алаан байхгүй гэдэг. Яг энэ рүү ингээд дагнаад орчдөг бас ер нь хаа хөрхөө хүн мэдэхгүй шүү дээ. Харин тий. Хаа хөрхөө мэдэхгүй байгаа. Тий. Тэгээд манай залуучууд бас хүний нөгөө хөв тавилын шанаг хоолны хэмжээ тий. Тий. Хичээл зүтгэл 1000 тим ч гэсэн тий. Би бол тэгж боддгийг сайхан бас бүхээр бол сайхан ч үнтэй танилцж гин сайн ч явж байгаа тий. Тэгээд бас тэр дунд чинь бэртэл гимтэл олон зүйлийг давах байх та. Би чиний оюутан багтаа өвчт гэсэн шүү дээ. Яас. Отхон нэмгээ сургуулийн авраг байлдан болсон шүү дээ. Болдог байсан шүү дээ. За. Баян өнгөрийн отхон нэмгээ нэг аймаг зам байсан. За. Тэр хоо. Мэднэ. Тэр манай дээдлийн төгсөлт байхгүй. За. Бас л чамгүй би чинь анги мангтай манлайлагч мэгтэй. Чамгоос нэгдүгээр курст байжсэн чинь намайг ав шидэд. Сургуулийн барилданд 4 төлдөд. Бүхэл аваа шидсэн тийш шидсэн. Ухаалцсан. Нэг сэрсэн чинь Батэрд наврын машинд. Нэг сэрсэн чинь эмнэлгийн коридорт. Донд нь орж гараад яваад. Тэгээ баг болох гэж ирсэн бас. Тийм үү. Тэг яасан. Тэгээд тарихаар савж унаад л манарал сажиргал. Тэгэхээр бас хүнд шүү. Хүнд эсвэл тэгэхээр харин хүн дээр тэрийг үл жишээ болгож илж байгаа шүү. Тэр жигтэй бас эвгүй болохыг хэн бэ гэх үү? Тэр жигтэй гүйж биш бүр сар гарan хавтгаа гараа шүү. Эсвэл тухайд тэр оройн ороо гараа зүгээр болсон л да. Чанг дээ. Тэр манай гүндүүгүү яриад амар нэвтрүүлэг юм. Сайхан гүндүүг хамаг гүндүүгүү ярьчлаа шүү дээ. Тэглээ. Гүндүүгүү яриад амар нэвтрүүлэг юм. Тамхи татаж. Тамхитаал. Тэгэхээр 2 албан ёсоор ярьсан. Албан бусаар ахаа 2 ярьсан. 4 асуудал байгаа гэдэг. 2 дээр нь бол бүр ингээ бүх юмаа бэлтчээ таныг хүлээсэн. Тэгээд бүхэн шарын нуруунд дээр гарах гад. За 2 дээр нь нэр нэгтийн чих нэг гэл би ярина тэгээд амар бэлгшээ гэдэг шүү дээ. Би ч юм бас таныг оруулчихна гээл нэлээ эртнээс бодоол. Гүндүүгээрээ би нэг YouTube-ээс харж юу гэлээ 71-т нь лүү би 72-т нь 71-т нь болж байгаа. 71-т нь гэсэн тийм. Хамгийн 01 дугаарт чинь Санжаа авраг. Тий Санжаа авраг. Манай энэ нэвтрүүлэгт гоё нэвтрүүлэг юм тий. Зөв мэдхгүй одоо тэгээ үзэгчд маань мэдчих байх та би одоо ямар өөрийгөө гоё гэсэн. Энэ үгүй үзэгчд зүрхэд зүв. Remicon бүтээн байгуулалтыг итгэл дээр суурилдаг гэдэг. Улс орны маань эдийн засаг эрчимжиж, бүтээн байгуулалтын давалгаа цаг минутаар тоологдож байна. Манай цагт 300 м3 зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай суурин үйлдвэр болон Германы Lintec брендийн 90 м3 цаг хүчин чадалтай зөөврийн зуурмгийн үйлдвэрүүд нь өдгөө дэлхийн стандартад нийцсэн бүхэл төрлийн зуурмгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн улс орны томоохон бүтээн байгуулалтанд түүчээлэн хөв нэмрээ оруулсаар байна. Монголын тал нутгийн хэмэр болсон үндэсний бүх одоо таны ширээн дээр Bubblehead дүрээр амиллаа. Монголд анх удаа үндэсний бүхийн алдартнуудын дүртэй Bubblehead merchandise бүтээгдэхүүнийг чадварлаг гар урчуудын ур ухаанаар эх орондоо Northern Nomad Consulting хариуцлагатай хувьцаат компани урлаж байна. Бид Монголын ард түмний бахархал болсон үндэсний бүхийн төрхийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Bubblehead загварт шингээсэн нь энэ бол зүгээр нэг бэлэг биш. Бүхэл бүтэн төв үнэт төв. Таач бас үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монголд үйлдвэрлэсэн Монгол бахархлын Bubblehead-ийг худалдан авч цуглуулаарай. Хандгаатай жанчилаа гэж мэдхүүл байна да та нараа. Хордлого тусахад чинь хандгаа аварна. Хоол шингээхэд чинь хандгаа аварна. Ууланд авирахад чинь хандгаа эрдсийг чинь нөхөн. Ус яах вэ? Ууга дуусна. Ундаа яах вэ? Амны чинь сангааг арилгадаггүй юм аа. Хандгаа тавьсан ч алдчихгүй. Хандгаатай жанчилаа гэж чинь энтэй гоо. Хүүстэр миний хандгаатай жанчилаа. Хандгаатай жанчилан аршаа.
Энэ гой бүхий шүү байна. Манай улсын нэгэн улсын ясан цалтууны дүр юу вэ тий? Тий энэ ингэж байгаа юм бэл та бариад үзэж болно. Энэ хардаа. Одоо үзэгчд бас түрүүнээс хойш нэлээд гайхсан баг. Энэ хоёр ямар учиртай юм бэ гэж үү. Би шууд хараад хэлсэн байхгүй. Энэ бол хиний хөл байна гэсэн чинь Бян Ботгарсныгийн хөл байна. Толгой байна гэж байна. Энэ хэм байна. Наа чи болохоор доогуур бол яг амар сайхан начаа. Дээтэл нь яг өөр зүгээр. Харин тэмдгийн шараар хийцсэн юм билээ. Харин тий. Тэгээгүй бол яг бас дөрөх ерөнхийдөө гарсал юм билээ. Энэ ингэж байгаа юм билээ. Үзэгчдтэй бас ингэж харуулад хэлчихэд. Одоо Northern Nomadic Consulting гэдэг ийм компани хамт олон. Энэ Bobblehead гэдэг одоо ийм толгойн ингэж хөдөлдөг ийм олон улсад байдаг, дэлхийд байдаг нөгөө нэг ийм экспортын ийм сүвнэрүүд байдаг шүү дээ. Тэрийг одоо яг ингэж Монголдо нутагшуулж Монгол бөхөө ингэж одоо хүүхэд багчуудад олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор хийж байгаа юм бүтээгдэхүүн юм байна. Тэгээд эдний хамт олон бол яг одоогийн байдлаар нэг 2-3 бүхтэй гэрээ байгуулад бүтээгдэхүүнийхээ дээжээс гаргаад одоо энэ сүвнэрээ ингэж үйлдвэрлээд эхэлж байгаа юм байна. Тэгээ одоо хамгийн ихэн дээр нь ингэж манай нэвтрүүлэг дээр бас ингээ хамтарч ажиллаа. Та бүхэн маань энийг маань олон нийтэд бас ингээ сайхан хүргээд өгөөрэй гэдэг. Манай бүгчүүчээс одоо ингээд бас цаашдаа гэрээгээд явж болно. Тий болно. Одоо хүссэн хүн болгоо явах юм билээ. Одоо энэ дээр жишээ нь амар сайхан начны зөөр яг тэмдгэн дээр нь ингээд шараар хийцэн боловч энэ ардлын залаа малааг ингээ нэг зураас мураастай. Урдлын бие минь яг адилхан байна. Тий яг гаргасан юм бил. Тэгээ энэ мэн дээр нь бас ингээ нэр усны бичгтээд ингээд явчих юм билээ. Энэ хүү одоо бүтээгдэхүүн маань ийм хайрцаг савлгааны иймэрхүү. Одоо энэ дээр ингээд тухайн нөгөө нэг бүтээгдэхүүн дээр ямар бүх орсон тэрнийхээ зураг хөрөгтэй танилцуулгатай тэгээ хажууд нь бүтээгдэхүүнийхээ танилцуулгатай энэ хажуудтал дээр мөн одоо энэ нөгөө Монгол бүхийн өмсгөл малгай залааны утга бэлэгдэл бүх юмыг ингээд хөөрхөн танилцуулаад ингээ гаргаад өгчихсөн юм бүтээгдэхүүн байгаа юм байна лээ. Тэгээд ни одоо хамт олонний ирүүлсэн энэ сайхан гарын бэлгийг бас ингээ танд гартуулж өгье. За баярлалаа. За тэгээд энэ жанчвлан аршаан гэж одоо сайхан аршаан би тийм ээ. Дотор ер нь сайн. Ингээд энэ хандгаатай жанчвлаа аршааны хамт олон бас танд. За ихтгэл сургалтын дээр яваач хэрэглээрэй гэдэг сайхан. За хандгаатай жанчвлантайгаа тэгээд одоо суужуулах амралтанд 7 сарын 12-нд баруун талаас нар мандах болтугай. За гэж хүсье да тий. За тэгээд мөн одоо энэ Remicon гэж компани хамт олон бас манай нэвтрүүлгийн олон дугаар дээр хамтран ажиллаж байгаа. Тэгээд нэвтрүүлгийг маань ивент итгэж хамтран ажилладаг бүх компаниудаа бас баярлалаа. Тэгээд өнөөдрийн сайхан өдөр нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч за одоо хоёлаа хэдийгээр хойшлуулсан ч гэсэн ингээд өнөөдөр бас сайхан нэвтрүүлэг маань ингэж бүтсэнд баяртай байна. Тэгээд одоо амьдаа ахыхаа бэлтгэл сургалтанд өндөр амжилт хүсье. Тэгээд одоо завхандаа энэ дэвжээний хамт олноос сайхан төрийн наадмын төрөө хүртэх болтугай гэж ирвэ. За ерөөл батаршгүй. Гүндүг яриаг үзэж байгаа нийт монголчуудаа баярлалаа. Хандгаатай жанчвлангаа уугаад амьдатайгаа нэг өдрийг сайхан өнгөрүүллээ. За баярлалаа. Таны тамхичаас гоё тамхи бай. Одоо хөөрг барьж штэ лээд.